За бүгдэнд нь орой минь төргий. За нүүдэлт дэмсэхлийн 1-р шат мөн 2-р шатыг төгссөн та бүхэндээ маш их баяр хүргэе. Бас их амжилт хүсье. Энэ амьдрал дотор яг энэ 10 20 хичээл одоо яг яа гэдэг юм бэ гэдэг шиг тийм. За тэгэхээр манайхаа одоо яг энэ 10 20 хичээлийг үзснээр та өөрийнхөө амьдралын асуудал зовлон бэрхшээлд эзэн асуудал зовлон өнгөрсөндөх туулалдаа эзэн болсон тийм хүн болж хуурч чадсан. Үндсэндээ шин зовлон гэж байхгүй мартагдсан хуучин зовлонгууд дөрөө өөрчилж бид нар дээр ирдэг гэсэн. Тэр бидний амьдралд тохиолдсон бүхий л нь туулал дунд чимээгүй уйлж исэн, ганцаардж исэн, хэцүү байж исэн. Тэгээ яах учраа олохгүй хин нэгний тус хэрэгтэй хинт ч одоо туслаад нэмэргүй сүүл рүүгээ гацаанд орж исэн зөндөө үеисүүд бидний амьдрал зөндөө байгаа. Энэ бүгдийнхаа шалтгаан тэгээ алдаа оноо буруу зөвийг бусдад тоххож явж ирсэн юмсууд уюутч бидэрт байгаа. Одоо бид нар яг зөвхөн өөртөө найдаж өөртөө итгэж өөрөө бүх төр зовлонгийн шалтгаан бас жаргалын шалтгаан нь юм байна. Тэрнийхээ эзэн болох юм байна гэдэг зүйлээ ойлгоцгоосон байх. Цаашдаа бид нар өөрсөндөө туслана. Өөрсдийнхөө одоо шилбэл заяаны эзэн болж байгаа. За тэгэхээр заяа буюу энэ амьдралд чинь та төрөхөд яг танд яг юу байсан. Тэр бүгд чинь таны заяа болоод түүн дээр тулгуурлаад та тэр зүйлийг юу болгож өсгөж үржүүлж өндийлгсэн. Ямар үр дүнд хүргэсэн гэдэг чинь таны тавилан болж байгаа. За тэгэхээр заяа буюу та төрөхөд чинь ийм царай төрөхтэй бие хаатай энэ аав ээж энэ амьдрал энэ нийгэм энэ цаг хугацаа энэ амьдралын одоо шилбэл төрөхөд чинь юу байсан бүгд чинь таны заяа. Түүн дээр тулгуурлаад өнөөдрийн та яг хэн болж бүтээгдсэн бэ? Хэн болж өөрийгөө бүтээсэн бэ гэдэг асуулт маш чухал. Тэгэхээр өөрөөсөө асуух асуулт нь би яг хин юм бэ? Би яг юуны төлөө амьдарч ирсэн? Цаашдаа би яг юуны төлөө амьдрах юм? Эцсийн дүндээ би өөрөө яг хин юм бэ гэдэг асуултыг та бүхэн маань тодорхой хэмжээнд хайж асуултыг олсноороо одоо заяач нь амьдрал чинь тавилан чи эхэлж байгаа. Энэ асуултын хариултыг ирж хайж явж байхдаа та нар маань гэгэрлийн зам өрөөр алхсан байгаа. Өнөөдөр тэгээд ер нь сүртэй айхтар тусдаа сүнсний зориг гэдэг зүйл байхгүй гэдгийг манайхан нэг тийм ойлгосон байх. Сүнсний чадамж гэж байна, сүнсний мэдлэг гэж байгаа юм байна. Энэ цаг хугацаанд би яг юуны төлөө зорих ёстой байна гэдгээ бүгд нэг баримжаа авсан байх. За тэгээд 10 20 хичээлүүдийн туршид та нарт дотор чинь мэдээж маш том дайнууд явагдсан байгаа. Маш том эсэргүүцлүүд явагдсан, маш их гоё баяр баясгал, аз жаргалууд явагдсан байгаа. Догтлолууд, омгшлууд, хөөр баяслууд зөндөө юмсууд болсон. За энэ дунд бас мэдхгүй чадахгүй, ойлгохгүй байгаа. Хичээл сонсоод ч нэмэргүй бүр ерөөс өөрлөө чи орж өгөхгүй зүйлсүүд бас зөндөө байсан байх. За тэгээд анги даасан багш нар чинь тодорхой хэмжээнд өөрсдөө чинь хөтлөө дасгалжуулаад аваад явсан. За яг одоо энд олгогдож байгаа цаг хугацаанд та нар багшаасаа яг юу асуумаар байна, тэ яг яамаар байна тэр бүхнийгээ асуугаад энэ хичээлүүдийн туршид юу болсон талаараа багштайгаа хуваалцаарай. Нороо огч. За нороо огч бид нар хэдүүлээ нөгөө нэг 1-р шатаа бол төгссөн, 2-р шатаа төгссөний ар дээр бас яг юу бодогддөг юм байна. 1-р шатаа төгсөхөд бид нар нэг өөр байсан. 2-р шатаа төгсөхөөр яг одоо яг юу бодогдож чинь, яаж чинь, ямар болж чинь? Асуудал юу вэ? За нэмээд бүгдээрэнд нь энэ нүүдэлчтэй бясалгал бол миний амьдралыг бүр ингээд намайг миний эргэн тойрны хүмүүсийг маш их өөрчилсөн, ертөнцийн үзэл хандлага тэгээ зан ааш авир ерөөсөө ингээд бүх зүйлийг өөрчилсөн. Эхний 10 хичээлийг үзэхэд би тэр нэлээх ухаарлаа авсан, тэр дундаа бас унсан 2-3 удаа унаал дахиад буцаж босоод ухаараад нөгөө сонсгол болгондоо ухаарлыг аваад хоорондоо ярилцаад ер нь их сонирхолтой байсан. Бүгдээрээ тэгээд манай багш бас удирддаг, манай ангийнхан, манай 1-р аргуудынхан бүгдээрээ л яг нэг гэр бүл, нэг ихч дүүс шиг болчихсон. Биендээ асуудал яриад за тэр үед тийх юм байна, энэ үед ингэх юм байна гэж нэг гоё тэг хамтын хүчээр тэгэл бүгдээрээ гоё ойлголт ухаарлыг авсан. Гэтэл 2-р одоо аргуудын хичээл болоход бүр гоё ингээд нэг ихнийхтэр хэвдэнгөө заримдаа айгаад заримдаа унаал заримдаа байгаа энэ ч одоо юу илээ зарим нь ойлгохгүй
Тэгэл их хардвал бөхчсөн их гомдол ихтэй, уур бухимдал ихтэй гэх хаалт одоо саад ихсэн болохоор зарим нэг нь би бас сайн ухаарч ойлгоогүй байсан мэлээ. А хоёрдугаар амралтын хичээлийг урсан чинь өөр нэг ингээд юмэг арай нэг өргөн дэлгээр арай өргөн сар хүрээгээр их алсаад одоо давж гэж хардаг тийм одоо ойлголт харлыг авчихсан. Ер нь л нэг арай өөр өсөөс хардаг болчихсон байсан. Тэгээд хичээлүүдийн улам лавшраад ойлгоод амьдрал дээр хэрэгжүүлээд янз бүрийн асуудал гарахад энэ чинь нэг ихтэй шүү. За тэгвэл яах вэ? Ингээд нэг шийдчихэн гээл сүүлчээрээ бүр ингээд өөрлөгөө ороод өөрөөс асуугаад уудлаад ингээд альсаад ингээд явахад бүр тэр нь надад ингээд нэг гоё жаргал бүр нэг одоо баг нэг асуудал гараад ирвэл за яа чи уусч мөрөд байгаа. За өөрлөл яах вэ? Тэгэл хүсгээ зангидэл даралт ихтэл тийч нэг чинь ингээл нэг өчөд баатал явна. За тэгвэл уурлалтаа гэлгүй чи тэгвэл яах вэ? Өөрөө сонгох гэлээ заасан. Нэг уурлал яах вэ? Тэгэл ямар нэг асуудал боллоо. За энийг нэг аль хэдийнээс хараад яаж явал альтахаа шийдэгдэх байна гэж нөгөөдөө би дандаа өөрийгөө нэг хүнлэлээс хатдаг болчихсон юмсаа. Хүнлэлээс хараад нэг ийм болоод нэг юм би өмнө нь яг ингэж авчижсэн дээр энэ дээр онжсэн дээр тэгэл намайг өөрчлөлтөд ирэхэд манай гэрээ тэр бол миний иргэн компани хүмүүс ингэ өөрчлөлтөд ирж байгаа юм. Тэгэл сонсоод ямар зэрэг орж ирвэ. Ямар салхин дуугаад намайг гэсэн нэрээ шаа оруулаад ирвэ гэсэн. Тэгээд салхинд баярлаа гэдэг шиг. Би ер нь дэжиг болчихлоо гэж нэг бас их хит ингээд нэг хөөцчихсэн байсан. Тэгэхээр би ер нь аль болох ингээд сэтгэл хөдлөлд амтахгүй, нэг их унахгүй, хүн намайг батлаа гэж хөөхгүй, муулаа гэж нэг доош унахгүй, ер нь нэг хэмжээнд бариад их дэжгүй яваад исэн чинь сайхан нэг унцчих юм аа. Тэгээд унаад бүр 2-3 хоног бүр ингээд яг нэг юм зомби царилээ яг анх одоо нийтлэгчтэй бясалгаад орж ирсхийн өмнөх 7 хоногт ямар байсан би яг тэр юунд орчихсон. Тэгвэл яг энэс өмнөх нь болохоор тэр 2-10 хичээл ороод үзээ явж байгаа нэг хондлон ороод нэг нэг ямарч явж байгаа би чинь юуны тулд нийтлэгчтэй бясалгалын хичээл сонсон билээ. Гэл босоод ирдэг байсан чи сая бол босчихгүй. 2-3 хоног тэгэл орносоо ч үгүй юу ч бодохгүй юу хийдэж өгсөн бүр ямар сонирхолтой бүр физик ямар хичээсэн. Тэгэл би ч нэг багшийн хичээлийг сонсохоор нэг сэрэгдэн штэ гэл. Тэгэл хичээлээ сонсоод ёо бас удаан сонсохоор бүр нэг бүх юм тестээс аваад. Тестээс аваад өнөөдөр би танд нэг 2 хичээлийг 2 юу гэл сонсоод тэгэл сэрэгчгээд бүр хичээл ажиллаад хичээл хэм хийчихв бүр. Тэгээд ер нь би энэ сэтгэл хөдлөлөө тэр долгислаа яг ингээд нэг максимум минимум яг дунд нь бас авчирч чадаагүй байгаа юм байна гэдгээ гарлаа. Бас л тэр цагт бахаарлаа бас хамгаалт муутай би ер нь нэг юм хөл дээрээ бас боцсоогүй. Нэг өлмийн бат мэлгийн хурцвэ гэдэг үгийн утгыг сайн ойлголоо. Тэгээд нэг үнж байж бүх болдог гэдэг чинь учраа бүгдээ байлгахтаа уныг гэж байлгахгүй унгаа гэж байлцдаг тэр бүхчүүдийн биш нэгэн хүн одоо амьдрал янз бүрийн цохилтод унахгүй унаад унсчихсан нэг ухаараад босоод ирдэг энэ юуг л хилээд исэн байх дөө гэж бодлоо. За тэгээд нэг жижиг сажиг цохилтын жижиг юм олохгүй гэж. За тэгээд нарийн сүрэг цараа ийм байгаа. Одоо нүүдэлчдийн ухаан нүүдэлчдийн бясалгалын хичээл нь өөрөө амьдралаас мөн байглаас сургаж гардаг хичээл. Энэ амьдралаас байглаас сургаж гарч байгаа нь хичээл би зөв танин мэдхүү ойлголт ухаалт талаас нь өгчнө. Энэ хичээлийн шалгалтыг хэн юу авдаг вэ гэхээр байгаль амьдрал хоёр амьдралын бидний туулал замнал шалгалтыг аяндаа авчдаг. За яг бид нар ингээл 10 хичээлээ үзэл 20 хичээлээ үзэл бөөн байруулад би өөрчлөгдсөн их санагдаад лаг болцсон их санагдаад ингээл хэрнэ. Яг тэгэл амьдралд ямар нэгэн асуудал зовлон бэрхшээл тулгараад яг шалгалт давангууд яг шалгалтандаа унцдаг. Тэнгуут л ингээл дотор ингээл шатаал дургу өрөөл тэ. Өмнө ч юм болохоор мдээгүй алдчихсан. Одоо болох тэр мэдсээр ажиж адчих тэр нэг тийм юу илээ гэдэг. Тэгэд маш их том хариуцлага гэд бидний дотор мэдрэгдэж эхэлдэг. Би энэ их хичээлүүдийг ойлгочоод энэ их хүүхдийн ухааныг таньж мэдчихэд энэ амьдрал дээр би бууж өгөх боломжгүй юм байна.
Тэ би одоо шантрах боломжгүй мэн би босоос өөр арга байхгүй гэл яаж иж байгаа л босно. Тэгээд нөгөө буцаагаад хичээлүүдэд хайдаг байхгүй те. Яг 10 хичээл дээр юу заалаа 20 хичээл дээр бол горолжингууд маань юу хэлээ те. Нэгдүгээр шатанд юу орлоо, хоёрдугаар шатанд юу орлоо. Яг энэ миний асуудал дээр яг ямар хичээлэн тохирох вэ гэх мэтлэн. За ингээд төвшингүүд чинь ахих тусам амьдралд чинь илүү том асуудал зовлон юм шиг юмсууд ирнэ. Яг тэрний цаана маш том ухаарал, маш том боломжууд бидрийг хүлээж идэг. Заавал том одоо асуудал зовлон бэрхшээлийн араас тэр боломжууд бидэнд нээгддэг. Уг нь бидний амьдралд маш олон том боломжууд байдаг юм байна. Даанч асуудал бэрхшээл зовлон гэдэг нүүр царайтай. Тийм дүрээр бидний өмнө ирдэг. Даанч бид нар тэрийг харахаараа цутаачдаг. Одоо тэнгуут чинь амьдралын асуудал зовлон бэрхшээл намайг харахаараа цутаадаг болдог тал руугаа орж эхэлж байгаа байхгүй. Би асуудал зовлон бэрхшээл над дээр ингээл тулгараад ирэнгүүт өөдөөс нь гүгээд очихоор бүр гайхаж майхаад шоконд ороод асуудал бэрхшээл өөрөө миний өмнө ирээ шоконд ордог. Энэ юу вэ гэхээр бидний өвөг дээдсүүд яадаг байсан бэ гэхээр амьдралын асуудал зовлон бэрхшээлүүд сэтгэл хөдлөн савлахаа болоод ямар нэгэн зүйл зовхоо болоод ингээд ирэхлээр амьдралд нь өөрийнх нь нэг тийм амьд гэдэг зүйлийг нь мэдрүүлэх зүйл баг болчдөг. Байх болчдөг. Одоо тэр амьдралынхаа асуудал зовлон бэрхшээлүүдийг одоо ингээд амьд байгаагаа мэдрэхийн тулд шүү. Ямар сэтгэл хөдлөлийн савлгаа орж ирэхэ болоод сүмбэр уулмт тийм жавхаатай нөмөртөө тийм сүр бараатай болчоор чинь юунд савлгаа болчт. Юунд сэтгэл хөдлөл хөдөлгөө болчт. Ингээд ирэхээр зориудаар өөрийнхөө ингээд сэтгэл хөдлөлийг хөдөлгөөд ирэхээр энийгээ зангарах гэж нэрлэдэг. За тэнгуут чинь амьдралд нь ямар ч зовлон гэж санагдхаа болоод ирэхэд өөрийгөө амьд гэдгээ мэдрэхгүй шүү дээ. Тэгээд ирэнгуут амьдралын асуудал зовлон бэрхшээлийг хайна. Тэгтээ тэрийг хайх шалтгаан нь түүнийг шийдэх гэж хайж эхэлдэг. Ингээд ирэхлээр хувь хүнийхээ асуудал зовлон бэрхшээлийг шийдсэн, гэр бүлийнхаагаа шийдсэн, айл сахалтынхаагаа, аймаг гацааныхаагаа тэгээд одоо улс Монголынхаагаа шийдсэн, сүүлрүүгээ дэлхийг хайж байгаа байхгүй юу? Тэгчээ сүлд нь хэлжт үүнээс цааш газар өгөөгээд тийм даам бардам зангарахтаа тийм омголон өвгдөөдтэй явсан болохоор одоо бидний амьдралд нэг тийм айхтар тийм одоо зовлон ч юм уу эсвэл ингээл энэ ингээл хизээж шийдэж чадахгүй зүйл гэдэг зүйл бидний өмнө байхгүй болно гэж харж байна багш нь. Байхгүй болно гэдэг итгэлтэй, мэдлэгтэй, эрдэмтэй, ухаантай тийм хүмүүс болно гэж багш нь итгэж найдаж байгаа. За тэгээд цаашдынх нь амьдралд нь асуудал зовлон бэрхшээл алга ташдаг. Бүх зүйлийн цаана нь ард нь гарч чаддаг, хүчрэхэг өөрөө өөрийгөө ялан дийлж чаддаг тэр хүн болж хувирч чадсанд чинь эсвэл чадахыг эрмэлзэж байгаад чинь багш нь баяр хүргэе. Баярлаа. За тэгээд зоригтой итгэлтэй байгаарай. За дараагийнх нь хүн нь сэргэлэн гэж байна. За сайн уу. Амар мэд өрөөмд. За хоёрдугаар хичээлийг өдөр дуусчаад эцэг тагсад гэсэн чинь энэ юу үзчихлээ гэж сая эргээд тасаагаад нөгөө хичээлийн хаалгуудыг үзээд хүсэл мөрөөдөл зорилго гэж хэлсэн сая хаалгаа. Тэгээ өчигдөрхөн бас өөрийгөө ажиглаад энэ хичээл үзсний дараа надад ямар өвчин байна вэ гэж бодоод үзсэн чинь ер нь өөрийнхөө нөгөө бодол сэтгэл мэдрэмж сэтгэл хөдлөлт ажиглаж анзаардаг болохгүй. Одоо ямар нэгэн одоо нөгөө хамаатан саднуудаараа хөдөө агуу олуулаа явж хамт ингээд нөгөө майхантай бодлоод явлаа л да. Тэгээд нөгөө хүмүүсийн зангаа ашиг мохол тамд танигддаг шүү дээ. Ядраар үлсөөл гэдэг хүмүүс өөрөө нааш гарч ирдэг. Тэгээд тэнд бол маш их олон асуудал болж байгаа. Тэгээд тэр болгонд яг одоо миний бодол ажиглагдаад энэ дээр уур хурж байгаа ч гэсэн уурлахгүй яаж хариу төлөх гэдэг өөрөө хөдөө юм байсан. Гэхдээ хүмүүсийн нөгөө нэг аштангууд л яг ингээд нэгэн дээр ил харагдаад яг тэгэнгუთ одоо ингээд хичээлүүдээсээ ингээд одоо жишээлбэл чөлөөлтгээд хичээлийг маа гэж тархинд нь хийчмэр санагдаж байна.
Өөртөө бүр ингэж нэг эффект үүсмээр байгаа юм чинь. Гэхдээ тэгж болохгүй. Тэгээд за энэ нэг юм асуудалтай болохоор ингэж байгаа юм байна да. Энэ ингэж байна да гэж нүсээ одоо тэгэл насаараа ер нь ингэж харагдаад байлээ. Тэгээд яг одоо бидний нөгөө ээж аав үеийнхэн гэх юм бас тэр үед одоо бид байгаа шиг юм боломж мэдлэг байсан болоод өнөөдөр бас өөр л байна. Тэгээд тэр хүмүүсийн ч одоо буруу таад байж тэгэл аль болох ойлгохгүй тийм байгаа юм гэдэг шиг тийм. Тэгээд бүр ойлгох бүр ингээд бас дургуй үрээд ингээд уучлах чадахгүй юм болсон. Тэрийг ингээд хит ханаг ирснээс хойш бодоод яахгүй гэж одоо нэг авьяач хаяа гэдэг одоо гэр бүлийн хүрээлт гэдэг. Тэгэл зайлшгүй одоо зөв талаас нь тэрийг тайлбарлаад үзсэн. Тэр андаа надад нэг шалгалтын их санагдсан. За юу хоёулаа чи өмнө хилцүүлгээр ярилцчихлээ. Хоёрдугаар шатны хилцүүлгэн дээр орж иж байгааг бодоход хоёулаа чи нэгдүгээр шатны хилцүүлгэн дээр ярилцсан байх хэрэгтэй тийм ярилцсан. За тэгээд одоо ингээд зөндөө юм болтоо. Нэгдүгээр шатны хилцүүлгэн дээр одоо жишээлбэл нэгдүгээр шатаа төгсчөөд ингээ багштайгаа хилцүүлэхэд багш нь тэр үед таар тэгж одоо танаа 10 та тэгж хэлсэн үү үгүй юу? Энэ 10 хичээлийг амьдралдаа өг, амьдралаас буцаагаад олж ав гэсэн тийм үү? За амьдралдаа өг буюу амьдрал дээр эргэн тойронд ямар олон асуудал зовлон бэрхшээлүүд байдаг юм бэ? Хүн болгонд ямар их асуудал зовлонгууд байдаг юм бэ? Гэхдээ түүний шалтгаан нь түүнээс гарах арга зам нь ууг нь ямар энгийн юм бэ? Хүмүүс ягаад ийм энгийн зүйлийг ойлгодоггүй болоо? Гэх мэтлэн зүйлсүүдийг ажиглаж анзаарв. Анзаарсан. Тэгээд тэрнээсээ болоод тэр одоо зүйлийг ойлгож таньж мдэггүйгээсээ тэр өөрийнхөө жижигхэн сэтгэл хөдлөлийг барьж чадаагүйгээсээ эсвэл өөрийнхөө алдааг олж хараагүйгээсээ болоод тухайн хүн зовлонгоо яг нүдэн дээр чи үүсгэж байгааз дараагийнхаа зовлонгуудыг. Энэ бол одоо надад ингэж зовлон гэж харахгүй мэд тэр хүн өөртөө ингэж зовлон болгоод хамж авчраад ингэж өөртөө зовлон болгоод тэрнийг хөтөлж чадахгүй тэрэндээ ингэ хүлэгдсэн үйл байд юм байна. Гадна талаас нь. Одоо багшд нь бүр хараа бүр ингээд амар хэцүү байдаг байхгүй заримдаа яадаг вэ гэхээр зарим хүмүүс ингээд хамт олон дунд байж байгаа л мэдлэгтэй л нэг сонин мэдлэлчин заяа. Тэгэл за энэ хүний хоолойг сонсоод мэдлж байгаагийн сонсоод тухайн хүн хинбэ ямар вэ гэдгийг би бүгдийг нэвч тараад энэ хүний ийм тохиолдолд энэ хүн ингээд одоо ингэндээ энэ хүн одоо тэгээд тэгэндээ одоо энэ хүн ийм асуудал тулгархад одоо яг ингээд эхэлнэ. Тэгмэд яг бодож дуусвуу үгүй юу мэдлэгийнх нь араас хэдэн 5 үг солиод араас нь тэр асуудал нь гарч ирээл тэр бэрхшээл нь гарч ирээл тэр харилцааных нь доголдол нь гарч ирээл тэгэл хэрүүл урууд бодоод эхэлж байгаа байхгүй юу. Бүр ингээд хоолойных нь өнгө нь яаж гарч ирэхээс шалтгаалаад сүүл рүүгөө бүр яадаг вэ гэхээр зүгээр тэр хүнийг хараад нэгэн алхмыг нь хараад энэ хүн одоо ингэн энэ хүн одоо тэгээд энэ замтлны ингээд юу вэ гэхээр энэ 10 20 хичээлүүдийг эзэмшээд ирэхлээр бүр өөрийн болгоод ирэхлээр хүмүүсийн бүр нарийн жижиг зүйлсүүдийг маш нарийн гэрхаа ажиглаж анзаарч эхэлдэг. Тэгээд цаашлаад үргэлжлүүлээд тухайн хүн яагаад тийм байгаа юм? Туул нь ямар юм гэдэг. Туул нь нүдний чи өмнө зураа. Тэнгуүтээ ирээд нь нүдний чи өмнө зураагаад эхэлчихнэ. Энэ юу вэ гэхээр зүн бэлэг биш, тооцоолол. Амьдрал ийм байдаг, байгаль ийм байдаг, амьдралын замл ийм байдаг. Ерөнхийдөө нийт хүн төрөлхтний туулал ингэж явагддаг. Тэгэхээр тооцоолоод тухайн зүйлийг олоод за одоо яг ингээл би ихтэртэйг ярьдаг. За одоо яг ингээд энэ хүн ингээд тэгээд ингээд ийм асуудал тулгарна. Ингээд эдийн хугацаанд ингээд тэнгуут намайг чи үзээд байгаа мó гэж тэгж асуудаг байхгүй. Гүү ерөөсөө л тооцоолол. Тэгэхээр нөгөө олж харах боломжийг мэдлэг ухаан олгодог гэсэн штэ. За тэгвэл хоёулаа энэ хүмүүсийг олоод харчтай юм байж одоо яах вэ тэгвэл? Одоо энэ нөгөө сурсан мэдлэгээ нөгөө хүмүүстэй бас одоо шууд чи тэгээд шүү гэж хэлж болохгүй шүү дээ.
Тэр нэг яаж гэхдээ би нэг ийм бас ажигласан. Одоо тэр хүн шууд ингээд өгөөрэй хэлэхгүй гэх юм бодлороо одоо ингээд ингэчүүл болох юм байна да гэдэг ингээд хоёр ингээд бодоод өнгөрөхөд дараа нь ингээд уулзахад тэр ингээд нөлөөлсөн байх шиг ажигласан. Бодлороо хандлагаараа тий. бас мэдрэмжээрээ. Тэгэхгүй яг өмнө бол би шууд ингээд тэрийг анзаарангуудаа өөдөөс нь бас хийх ёг гэдэг байсан байхгүй. Одоо тэгэхгүйгээр зүгээр тэр ингээд өнгөрөвчөөл тэг ингээд нөгөө тэр хүн араас нь ингээд одоо нөгөө ухаарчаасай идэгчээсэй гэдэг ингээд тэг бодоод өнгөрчгөө бас нөлөөлсөн юм шиг санагдаад байна. Бага хахад ардаа ингэдэг ингээд намайг бага хахад ингээд манай аав бохгүй ингээл өвөө өдөр ингээл алдаатаа буруу үг үйлдэл ингээл хүн амт ирэхэл хүүхдүүдийн зан ааш авирна ингээл эвдрэл сонирн болоод эхэлдэж штэ. Би яг өөрөө хүүхдээс л тэгэл хүн амтаа ороод ирэнгүүт би сонирн болчдөг байсан юм шиг байгаа. Тэгэл хөжингүүт ингээл өвөө мөвөө аав яг ингээл над руу харцсан байж байна. Тэгэл харангуут нэг тийм сонирн мэдрэмж миний дотор ингээл одоо сэтгэл хөдлөл ингээл шургаал яваад ороод ирчин заяа. Тэгээ шургаал яваад ороод ирчингууд миний үг үйлдэл цаанаасаа л нэг тийм хяналтанд ороод миний үг үйлдэл цаанаасаа нэг тийм эвтэйхэн болоод гүү бол энэ хүмүүс гараад явсны ард тэр юу болохыг би баг тооцоолоод байгаа маш тийм нэг тийм сонирн байдалд ингээ орж байгаа байхгүй так гэд гинтхэн өөрийнхөө үг үйлдэлийг ингээ анзаарч хэлдэг те аав ингээд хардсан байж гууд чил би сая яачлаа да гэж бодоод нэг тийм сонирн болдог. Энэ юу вэ гэхээр аавын юу гэж хэлэх яахыг би ингээд тооцоолоод мэдээд байгаа байхгүй. Энэ нэгэсний одоо жишээлбэл хим мэдрэмж мөн. Тэгэхээр энд шаардлагатай зам төлөв мэдрэмжийг харцаараа надад өгж штэ тий. За тэгээд цаашдаа ардаа амьдралд чинь ингээд зөндөө олон хүмүүсийн асуудал, зовлон бэрхшээлүүд, хэцүү зүйлсүүд ингээд өөрчлөгдөж юм шиг юмсууд одоо гарч ирэн зөндөө тохиолдно. Тэнгууд одоо ингэж байгаа байхгүй. Бүх хамаатан садан чинь таныг нэг цаг сонсё та яг юу ярих юм? Одоо бүх хамаатан садан чинь таныг яг нэг цагийн турш анхааралтай сонсё. Тэнгууд та яг сонсоход бэлэн үү гэж байгаа байхгүй. Та тэр хүмүүст үгээ хэлэхэд бэлэн үү? Тэнгууд энэ дээрээс та яг юу хэлэх вэ гэдгээ бодож тооцоолж амжсан уу гэж байгаа байхгүй. Эсвэл яг тэр асуудал зовлонтой байгаа хүн яг таныг нэг цагийн туршид сонсё л доо. Та тэр хүнд яг тухайн зүйлийг нь яг ойлгуулж дуусгаад яг энэ амьдралыг ингээд нэгэн жижиг алдааг нь өөрчлөхөд бэлэн үү? Тэгсэн чи бүр сүлд нь дахиад юу гарч ирдэг вэ гэхээр ягаад юу н таныг сонсно гэж та яг хийн. Би яг хийн. Одоошбол намайг бүх хамаатнууд маань нэг цагийн туршид сонсё л доо. Ягаад намайг сонсно гэж би яг хийн. Юу хийж бүтээсэн гэж, ямар үр дүн гаргасан гэж, амьдрал нь ямар гэж. Жишээлбэл мөнх гайхамшиг би чамайг ягаад сонсох юм гэж байгаа байхгүй. Чи нөгөө л мөнх гайхамшиг нөгөө их сургууль төгсөөгүй чи мөн бистэ. Чи амьдрал дээр яг яасан? Чи юутай гэдэг харцаар над руу харна. Нэг юм үг өгдөөстэй нөгөө нэг юм ланд 80 маяас ингээл бишээ ингээл ланд 300 ч юм уу ингээл 5 70 маднаас буугаад ирэхэд үгийг нь цаанаасаа сонсмоор ч юм шиг тий. Эсвэл нэг тийм хүндлэмээр ч юм шиг гээд би нэг тийм жок сонсч ирсэн байхгүй. Тэгэхээр хүмүүсийн нийт хараа цараа юун дээр байдаг вэ гэхээр эд материаллык зүйлсүүд дээр тухайн хүнийг лаг гэж хардаг. Тэр зүйлийг эдэлж хэрэглэхгүй л бол таныг сонсохгүй. Та 1000 ухаантай юм яриад нэмэргүй гэсэн үг. 1000 зөв юм яриад үндсэндээ та юу идэж ууж байгаа, юу өмсөж зууж байгаа, юу эдэлж хэрэглэж байгааг чи хараад байдаг байхгүй юу? Энэ үед тэгвэл хэдүүлээ яах юм гэж байгаа. Ер нь тэгээд нөгөө өөр дээр л үлгэрх юм билээ шүү дээ. Өөрөө зүг байгаа л тэгэл ирэх юм бол энэ нэрээ өөрчлөгдөж энэ яаж юм болов гэл. Тэгэл ингээд нөгөө өмнө нь тэнийг зан гаргадаг гэж байгаа. Одоо ингээд нэрэл бахан болсон байх үү гэж анзаардаг мэдээж ойрын хүмүүс маань. Тэгээд ирэхээр одоо ингээд би үгээ бас сартай маа бүгдийг нэг дор хэлчихгүй яг ингээд шаардлагатай үед нэг үг хэлэхээр ингээд эхнээсээ сонсоод дараа нь бүр ингээд асуудаг болоод тэгэхээр өөрөөрөө л үгүй юм байна. Яг зөв те.
Одоо ингээ өмнө нь би болохоор жишээлбэл одоо 6-7 жилийн өмнө ч юм уу 10 жилийн өмнө ингээл манай ах нар ах дүү нар ингээл байж захтай ингээл ах дүү нартайгээ би нэг л тийм хүндлэлгүй харилцдаг хэрэг ёг гээл те тип тап гээл одоо нэг ингээд нэг тийм жоохон хэцүү. Тэгээд нөгөө нэг залуу насны ирч хүч юм уу юу юм мэдэхгүй би одоо амьдрал дээр өстө алаад өгнө гэж байгаа юм шиг. Тэнгуут сүүл рүүгээ би амьдралд асуудал зовлон алдаа оноо зөндөө гараад ирэхлээр ах нарын амьдралыг одоо эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралыг ойлгож харж эхлэв. Тэгээд аргагүй дээ би хэрвээ нэг туулсан бол яг л адилхан юм байх байсан да тий. Энэ хүн харин ч тисээ төвчээд ингэж байна. Тэгээд тэр бүгдэн дотор нь ингэж хоригдлагатаа төрөх ингэж байгаа юм байна. Ингээл тэр хүнийг бодохоор л тэр нэг хэцүү мэдрэмж надад төрөөлтэй. Тэгэл за яаж нах ойр цоны юу вэ? Зойр жоохон тэгж гинөө яаж нээж гинэ гэл та санаа тавиал хүндлээл тэгээд сүүл рүүгээ юу болдог вэ гэхэлэр тухайн хүний яагаад ийм байгаа нь амьдралд нь яагаад нь зовлон яагаад ийм хандлах яагаад нь буруу зүйл байгаад байгааг нь бүр уг шалтгаанаар нь харна анхнаасаа гин хүн юу өсч ингээд тэрэнгуут аав нь заа жишээлбэлтэй ингээд хэцүү амьдралаар өсөөд ингээд аригтар суугаад тэнгуутаа ингээд шороо оронд ингээд орцсон нэг ингээд хүн амтан байж байгаа байхгүй. Тэгээ эндээсээ нэг дутуу хайраар өссөн эндээсээ бүх зүйлийг бий болгоно гэх хитрхи хүчтэй амьдрах гал зүтгэлтэй тэнгуутаа тэр нь хитрхи хүчтэй зүйл нь бос руу их төрөмгий болцсон. Тэнгуут би яг тэрийг нь олж харж ойлгож хандж байгаа байхгүй. Би тэрийг нь ярихгүй та ингэсэн болоо да гэж биш. Тэрийг нь ойлгоод хараад хандхлаар тухайн хүний тэр дотор байгаа тэр жоохон хүүхэд нь намайг мэдэрдэг. Тэгээд өөрийн ирэхгүй надтай өрөөд илгэж сэтгэлээ нээж ярилцаж эхэлдэг. Тэгт нь би айхтар зөвлөгөө өгөх гээд байхгүй аа. Тэгээ ерөөхдөө та нэг яаж одоо давн туулаад яаж тисэд байгаа юм бэ? Адилхан зовлонгийн мэдрээд хамтдаа тэр зовлонгийн хуваалц хүн нь болж хувирах ч байт юм уу. Заримдаа зүгээр сонсогч байдаг юм уу те гих мэтчлэн янз бүрийн одоо ситүэйшн дээр өөр зүйлсүүдийг гаргах шаардлагатай болж байгаа хгүй. Тэгэхээр энэ бүгдийг юу суулгадаг вэ гэхээр бидний нөгөө ажиглалт анзаарга ухамсар гэдэг хичээл, нөгөө хайр гэдэг хичээл маань нөгөө өөрөө чөлөөлөлт гэдэг зүйлийг мэдчихэж байгаа болохоор чөлөөлөгдөөгүй байгаа хүнийг олж харж байгаа ч юм уу те гих мэтлэн байдлаар тэр эхний ээлжинд бид нар хүмүүсийг өөрчлөх гэж зөвлөгөө өгөх гэж биш. Эхний ээлжинд зүгээр л ойлгох гэж хандах ёстой гэсэн үг. Тэгэхгүй бол айхтар бид нар зөвлөгөө өгөх гээд одоо ингээд заах гад ч юм уу эннээсээ болоод өөрөөсөө хүмүүсийг түлхдэг. Тэгэхээр үнэнхүү тухайн хүнийг чин үннээсээ харж байгаа бол хэрвээ харчих юм бол ойлгочих юм бол хайрлах юм бол те ажиглаад анзаарчих юм бол өөрийн ирэхгүй тэр хүн чи өөрөө дэлгээд өөрөө ирэхгүй яг та хизээ юу яриха маш ухамсартайгаар тооцоолж гаргаж чаддаг болдог. Тэгэхгүй бидний дотор нэг тийм нүүдэлчдийн ухаан гэж амар сүртэй юм шиг хичээлүүд орж ирээд байршицсан те. Юм бол тэр нь ингээд гарч ирэх гээд байж ядуулж бидрийг те. Ингээл за яг энэ юм дээр яг энийг өчгөөсөн ингээл байж тал дотор бүр ингээл хардсаавцъя гэл ингээл те ингээл төвчж ядаар. Тэгэхээр бидэрт бүгдэнд нь энэ зүйлсөө тохиолдно. Багш нь өөрөө бас энийг ингээд зөндөө ингээд туулаад явсан. Тэгэхээр өөрөө чи хувьд нэлээд төлөв, тогтун, төвшин хүн байна. Юмд яаруу биш их улс хууртай ханддаг хүн байгаад байна. Тэгэхээр энэ тал дээр та бол их гайг байна. Тэгээ байгаагүй шүү. Яаруу контрол байсан тэгээд үлээ үрдэг ажил одоо явсны чиндаа ер нь бол одоо айгу намхан болцоод. За тэгээд 2 дугаар шатныхаа хичээлийг үз дуусгасанд нь баяр хүргэе. За тэгээд бас 3 дугаар шат багшлах талын юмсуу зөндөө олон зүйлсүүд таныг хүлээж байгаа. За тэгээд цаашдынх нь гэгэрлийн зам мөртнө. Одоо сүүдрийг даван тулж гэрлийг бүтээх зам мөр гэж хэлвэл багш нь их гоё тохирох гээд байна. Тэгэхгүй гэгэрлийн зам мөр гэхээр ингээд бидний нөгөө хуучин бодлоо төрөх гээд байгаа байхгүй юу? Сүүдрийг эрэлдээ болгох энэ замналт нь багш нь амжилт хүсье. Баярлалаа. За. Амжилт хүсч мөссөн чинь нэг тийм сонио. Тустаа садаад явах гэдэг юм шиг яасан юм бэ? За, дараагийн хүн чи бүү вэ гэж. За, бүгдний нарийн мэндэ.
За өрөөмөндөө хичээ. Чинь нөө. За. Сонсогдчих. За ерөнхийдөө би энэ хичээлд орохоос өмнө яг хоо ерөнхийдөө бол өөрийгөө гайгүй чөлөөлсөн гэдээ амар боддог байсан чинь чөлөөлөлт гэдэг чинь зүгээр л хүнд гомцон гомдол биш зүгээр бүр өөрийгөө өөрөөсөө чөлөөлөх хэрэгтэй юм байна гэдгийг хүртэл би саяхан олж мэдчихээн. Тэг бүр ямар агуу юм байдгийм бэ? Судлаад дийлэхгүй дуусахгүй бүр ингээд үргэлжилсэн юм байдгийм байна гэдгийг бүр ойлгоод бишрээ тэгэл байж ин да. Яг одоо нөгөө сүүлийн үед хайда нэг жоохон гацсан мэдрэмжинд ороод ирэхлээр хичээлүүдээ сонсхолоор зэрэг эн чи энэ юм байна гэд цаанаас орд өрн тажгүй гарчаад байна. За тэгээ Норсорнгийн ярьдаг шиг би бас нэг удаа унсан. Хоёр ч удаа унсан юм байна. Нэг дээр нь болохоор нэг тэнийг юм дуунсан гэд багш би таны унсныг ерөөсөй ойлгосонгүй гэсэн. Хоёр дахь дээр нь болохоор яг би тэгээд өөрөө унсан шалтгаанаа мэдээд ойлгоод тэгээд за би над дээр ирж байгаа сорилтыг би ингэж давж чадахгүй бол шал тэнгил юм байна гэд. Тэгээ хэд хоногийн өмнө бас нэг автобус дотор зүгээр суугаад ингээд уцаа оролдоод явж байсан. Нэг согтуу хүмүүр ихтэд намайг өдөөд энийг Японсын аргуур юм манжи үлдэгдэл яасан гинэ чи бүгдийг гурд дараад манай Монгол улсыг худалдаж идээд чи яста нэрэ их цаантай ярваага тэр над руу муухай харж би өөрийг бол үндэндээ хараагүй байхгүй юу гэсэн. Энэ муухай харж намайг гэж бүр намайг өдөөл тэгснээсээ дараагаар нь өөрөө намайг хидээд байгаа мó гэсэн чинь чи намайг тоож харахгүй л байгаа үстэй гэж наад амар тэлэг хараад яах ёстой мэдгүй ерөөсөй ойлгоогүй тэгээд хажууд чи очиж суугаад юм ярих хэрэг би цаашаа гэж би бүр өөрөө ирэхгүй тэгээ хэлсэн. Тэгээ бушуухан тэр автобусаас буугаа авсан байхгүй юу. Тэгээд тэгснээс ямар амар шалгалт гар тийм байгээл ганцаараа бодлоо тэгж жоохон зүрхээ тайвшруулж би бүр татгалсан шүү дээ бүр амар юу яагаад цочролд ороод шал танихгүй сохтон хүн тэгнэ гэж вирус бодог байхгүй юу. Тэг жишээний ерөнхийдөө бас хайда шалгалтанда унахгаал байгаа. Гэхдээ гайгүй ер нь нуруу бол гайгүй байгаа. Лайв хийж байгаа харагдаад байсан. За тэгэхээр одоо амьдрал тохиолдож байгаа тэр сорилтуудтай гэгэрлийн шалгалтуудтай бол одоо унж босоод тех болгондоо нэг шинэ юм сураад явж байгаа байх. Тэгээ энэ дээр ч одоо яг хичээлүүд чинь тань руу одоо шууд харж байгаа хэвээр. Яг амьдралд яг ингээд тулгараад нэг согтуу ингээд автобусаас буусны чаараа аль хичээл тань руу харж байна. Одоо энэ хичээлүүд чинь бүгд нэртэй шүү дээ. Нэг хичээл чинь тань руу так гэж харна шүү дээ. Яа нэг зан ааш авир зан төлөв. Тэр санагдсан одоо тий. За энэ дээрээ соёлоо нэг зүйлийг ойлгоо. Багш нас саяхан нэг Mobicom орсон бохгүй юу? Тэ Mobicom ороод гэсэн тэрэн дээр нэг үйлчлэгч ингээл хөөрхөн амт өдөржингөө хүмүүст үйлчлэл байжсэн чинь нэг ихч учиргүй улс төрийн зовлон асуудлыг тэр үйлчлэгч тохож ярьж уурлаад яна. За бүр гайхаад за энэ ч одоо юу болдгийг бодоо гэд хараад тухайн үйлчлэгч нь яаж хандах нь гэдэг байдлыг би ингээ харж байгаа байхгүй. Тэгсэн чинь үйлчлэгч нь хөөрхөн амтэн дотроо тэсээ төвчээд маш хэцүү байгаа. Дотор нөлөмсөн зангирсан ч эвтэйхий ингээд дуугаа авраагаад за ойлголоо гэд өнгөрөөд байжсэн чинь дахиад нэг ихч очсноо. Нийлээ тэгээ яриад эхэлчихвэл яах вэ? Тэгээд хүүхдээ ингээд энэ монголчуудын стресс ямар их байна та хүмүүсийн стресс тэр нэг бухимдал чөлөөлөгдөж амжаагүй тэрийг хоригдлуулсан нөр их тэр хар бараан зүйлсүүдээ яаж иж байгаа л боломжил олдвол хин нэгэнд очиж юулахыг хүсээд байна. Тийшээгээ гарахыг хүссэн тийм их хүмүүсийн цугларал. Тэгэл жоохон энтергүүр ингээл гудамжаар явгууд чинь тийм хүмүүс чинь яасан их байгаад байгаа. Заримуд нь тэрийг арх дарс янз бүрийн юмсуудаар тайлж, зарим нь зугаа цэнгэлэр, зарим нь гэртээ ганцаараа байгаа, зарим нь өөр янз бүрээр тайлахыг оролдож байна. Нийгэм тэр чигтээ стресс, зовлон энэ хэцүү юмсуудад автсан байна тийм. Тэгэхээр энэ үед бид нар шиг хүмүүс одоо гэрэл гээгээ болно гэсэн үг. Багш нь бас яг тийм автны паянтаа авахгүй. Багш нь ингээд бэлсгал хийгээл яваал те амар гэгэрлийг мэдрээл ингээд юм болгонтай харилцаж марилцаал би гэгээсэн гэд явж байгаад нэг удаа автобусанд явж исэн чи бас яг согтуу хүн. Яг миний хажууд дээрээ суучваа. Тэгээ үнэр танар манар амар. Тэгээл жоохон юм болохоор л ингээд над руу налаал ингээд. Тэгэнгუთ чинь миний дотор ингээл тэр үнэс танар яагаад байлаар заваар миний энерги стэйчлээ налж байгаа тудлаа кермаа суйлчих байдаг гэл керманда гараа хийж мэгээл ингээ бодоод исэн чинь гинт би өөрийгөө гинт самсргүй юм уу мэдэхгүй анзаарчихж байгаа байхгүй би чинь ямар нэг тийм сонин хандлагатай байгаа юм бэ те хүн архитаар суугаал өстэй манай аавч гэсэн ингээ явж исэн үеисүүд байгаа штэ те тэгээд би энэ болгон дээр ингэж хандаад авах юм уу? Би тэгэл энерги алдаад байх юм бол
Энэ дэлхий дээр зөндөө олон ийм хүмүүс байгаа штэ. Энэ хүмүүс ингээд өөрөө ирэхгүй уугаад явж байгаа штэ. Яах юм бэ гэл ингээд түм бом бодлууд иргээл тэгснэ би тэр хүнээс зайгаа авчаад гарч явчаад тэрийг ойлгож байгаа штэ. Тэгээ би чи ингээд энерги алдаад байдаг хүн юм байна. Тэгэл алдаад байх юм бол би тэгэд хизээ нөхөх яаж нөхөх юм. Тэнгүүд миний алдаад байгаа шалтгаан юу вэ? Нэг ингээд согтуу налчгаар алдаад байдаг энергитэй бол би ер нь энергитэй байгаад яг яах юм бэ? Би тэгээ буцаагаад энерги яаж нөхөх юм бэ гэл ингээд бодоол түн бомон бодолд орвоо. Тэгсэн чинь хамгийн гол алдагдуулаад байгаа зүйл нь би ингэчхээр л алддаг гэдэг тархины мэдээлэл бодол итгэл үнэмшилтэй юм байна. Өө энэ хорвоо ертөнц надаас энерги ерөөсөө огт харамлаагүй зүгээр өгчөж байгаа шүү дээ. Хэн надад энерги өгсөн юм? Хаанаас нь энерги ирдэг? Байгаль огторгүй ертөнц. Тэгвэл энэ байгаль огторгүй ертөнц байхгүй болчдоггүй юм байна шүү дээ. Надад байнгын өгж явахт нь би энд харамлж марамлаад ямар өөдгөө зонтоо байгээд тэрнээс хоошоо багшийнх нь үг үйлдэл хандлагууд өөрчлөгдөж эхэлж байгаа байхгүй. Тэгэл тэгсэн чинь бас нэг хэдэн нэг бясгал мэсгал инээд ирээд бөөмөө гэдэг найзтайгаа бас ингээд night club-д орвоо. Тэгэл тэгсэн чинь манаа нэг ингээл нэг мэдэрдэг барьдаг ингээл бөөч ингээл тэнд тим тэрэн энийг тим юм дагц энийг ингэсэн ингээл цэрвэл ингээл эндээс гарын мараа би ийм газар байд. Ингээл бодсон чи гинт энэ тэрэн байх үед байгаа окей ойлгомжтой. За тэгээд энэ хүмүүс тэгээд яг яах юм? Би гараа авчлаа тэгээ яах юм? Тэгвэл би бүр ингээл маа гэд бүр цацчмаар санагдаж байгаа. Бүгд над дээр хүрээ дээр надаас хоолоод намааг аав гэдэг ч юм уу те нэг юм сонин тэнэг бодол төрснөө дунд нь орж бүжиглж өөрийнхөө энергийг цацж мацж гэж тэнэглэж мүнэглээ те. Тэгэл одоо бүгд намааг дагаад гараараа гэсэн дагуулж гарч ийн гэж мэгэл. Бүр яг яа гэдэг одоо энэ дээрээс дахиад өөрийгөө ажиглаж анзаарч байгаа. За бас энэ хандлага зөв. Гэхдээ эцсийн дүндээ бид нар яг энэ тэрэн гэдэг зүйл нь өөрөө яг юу яах гэдэг ингээл түн бомон ингээд бодроллууд руу ороод ингээд энэ маань нөгөө нэг миний өөртөө ажиллаж байгаа байдал ажиглалтаа анзаарахтай ухамсартай байгаа байдал ухамсартай байсан болохоор тэр их эргэцүүлэлүүд надад маш олон тунгаалтууд ийж байгаа байхгүй. Тэр зүйлсүүд тохиолдоод тэр зүйлсүүд болоод байгаа болохоор надад тунгаах агшин ямар их юм бэ? Тэнгүүд миний амьдрал тэр чигтээ тунгаах агшингуудын замнал болоо өрчиж байгаа байхгүй. Үгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр амьдралд чинь зөндөө олон хүмүүс янз бүрийн төвшний хүмүүс тохиолдно. Тэгвэл та тэр бүх төвшөнд нь таарсан биш. Таны гэрэл бүх төвшөнд очиж гэрлээ цацруулж чаддаг, гэрэлтүүлж чаддаг тийм байгаасай гэж хүсэж байна. Дээрэс нь та өөрийнхөө нэрийг ижи бүүвэ гэсэн байна шүү дээ, тий? Яг л бүх хүний ээж шиг, бүх хүмүүсийг бүүвэлж чаддаг хүн шиг тийм хандлага төлөвийг ямар ч төлөв төвшин байдал дээр гаргадаг байгаарай гэж багш нь хүсэж байна. За баярлалаа багш. Би өнөөдөр бас нэг согтуу хүнтэй таарлцсан. Дэлгүүрийн гадаа явж байгаад. Тэгээ би чи нөгөө нэг тамхи татдаг байхгүй юу? Тэгээд тэгсэн чи нөгөө хүн ирээд тамхи ойл өгөөж ихэр нүгчлөө. Тэр хүнтэй бүр 2 3 үг солилоо. Айгуугаа тогтоохон байгаад чадаад байна. Тэгэхээр зэрэг би яг тэр түрүүчийн ууралснаас болоод би тэрэн дээр дүгнэлт хийгээд одоо энэ удаад нь болоод би айтайхан харьцаж чадхаар болсон байна гэд бас өөрийгөө бас айгуу тооцсон. Заашлаа та. Тэгэхээр ганц нэг иймэрхүү хандлагууд дээр л яг л одоо ингээл дүрсгээл сэтгэл хөдлөл чинь мэдрэмж гараад ирэхэд хөөе гэдэг одоо 2 дугаар сарын хичээл дээр чинь байгаа штэ. Нэг дүрсгээл гарч ирж дургуутдаг одоо тэр уур муур ч юм уу цохлыг бата гэд нэрлэлчээ те. Бата гараад ирэнгүүт хөөе бата гэл тэнгуут чи бата чи өөрөөсөө бараг шууд ичих мэдрэмж болсон. Буцаагаад надаас зүхтаагаад байгаа юм аашаа гэдэг шиг. За багш нартай тэгээ их баярлж байгаа шүү. Ийм гой сургалт өгж, ийм их ойлголтыг би бол үнэхээр энэ сургалтаас айгүйх ойлголтыг авсан. Ангийнхан маань ч гэсэн бас багш байгаад байхгүй надад одоо ингээд нэг жоохон одоо юу гэдгийг нэг жоохон сэтгэл эвгүй болсон юмныхаа учрыг ойлгохгүй үедээ би ангийнхантайгаа ингээд холбогдоод зүгээр ингээ яриан дундаас би юун дээрээ тэгэлцсэн бэ гэдгийг ингээ олж авах жишээний их гоё байгаад байгаа. Тэгэхээр энэ баг хамт олныг бүрдүүлсэн та нартай бүгдд нь гэлалаа. Ангийнхандаа ч гэсэн баярлаа. Энд байгаа танилцж байгаа хүмүүстээ ч гэсэн баярлаа. За баярлалаа. Тэгээд бүү их удахгүй нэг Ability Expo болно. 9 сарын 27-нд одоо үйл ажиллагааныхаа төлөвлөгөө юмсууд руу орцсон явж байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн үйл ажиллагаан дээр багштай боломжоор туслаарай за. За
Мм. 9 сарын хэд вэ гэсэн багшаа? 27. Тэрнээс наан бэлтгэл ажил шаардлагатай юмсууд дээр багш нь мэдээлэл хүргэнэ за. За. За За, багш нь ойлголоо, одооноос эмнэлгээс гарахаас ахуулаад тэрэн дээр төвлөрж ажиллахаар зохион байгуулалтынхаа бага бүрдүүлээд явж байгаа. За. За. За, За, ойлголоо. баярлалаа. За, баярлалаа. За. За дараагийнх нь манай Баасан Бэмб туугаан гэж байгаа шиг. Орой минь. За сайн байцгаана уу, бүгдээрэнд нь энэ орой мэндийг хүргье. Бүгдээрээ сайхан цацгааж байна уу. За сайхан цэцэж байна. За би энэ 20 хичээлийг үзээд дууссандаа маш их талархаж нүүдлийн бясалгалд орж ирсэндээ маш их талархаж байна. Багш нартай маш их баярлалаа. Танд бас талархлаа. За энэ хичээлнүүдийг үзснээрээ би өөрийгөө маш их тайвшруулж сурсан. Ямар нэгэн юмд яахан болсон. Тэгээ өөрийгөө дотоод руу маш их өөрийгөө их уудалж сурсан байгаа. Чөлөөлж сурсан. Урд нь бол ерөөсөө яаж чөлөөлөх юм урагшаага амьдралаа өнгөрсөн амьдралаа хүрхгүй зөвхөн ирээдүгөө хард урагшаанд зүтгэж амьдрдаг байсан бол одоо бол буцаад өнгөрсөн амьдралуугаа их уудалж байгаа. Тэгээ яг ямар учраас би яг тим юм дээр тэгсэн юм дээр ингэсэн гэдэг маш уудалж цаашаага ухаж байгаа. Тэгээд энэ хичээл маань ингээд одоо наадмын дараа нас гэтэл баахан хөдөөгөр зугаал амралт тэгэл олон хүмүүстэй ингээд харьцаад энэ тэнгөр явж хахад энэ 20 хичээл маань надтай мөнхийн ингээд хамтдаа зөвхтөө яваад байгаа юм чи ерөөсөө л ингээд амьдралд ингээд ерөөсөө л ингээд нэг ингээрээ яг ингээд нэг хүнтэй ярьцахаар одоо түрүүний яадаг шиг энэ үнийг ингэчгээс ингээд нэг хичээл орж ирээд нэг хүнтэй яхаар нэг хичээл орж ирээд тэгээд энэ хичээл маань ерөөсөө л амьдралд ингээд байдаг Монгол ухаан энд гаргаж ирсэнд багштай их баярлж байна. Урд нь бид нэр хэдийгээр бид нар Монгол хүн ч гэсэн нарийн яг нэг өвгдийнхөө ухааныг яг энэ ийм шүү, тийм шүү гэдэг бүр нарийн гаргаж ирээгүй мэдээгүй байсан юм байна гэдгийг ухаж таньж мэдэж авсандаа маш их баярлж байна. Түрүүний нөгөө хиний сэргэлэнгийн хэлдэг шиг хүмүүсийг ингээд нэг энэ нүүрслийн бэлтгэлдээ оруулах юм шиг санагдаад байгаа байхгүй юу? Тэрэнд орчод энэ хүн гэрийг ингээд засаад авчинда энийг ингээд засаад авчинда би өөрөө хэлэхээр за өөрөө нэг анханаас нь хэлэхээр удаа штэ. Тэгээд тэр хүн ойлгож өгөөгүй ч үү тийм ээ. Энэ хизээ юм болчихоо энэ төр гэл хүмүүс хүлээж аавна штэ бас. Их ажиглагддаг юм байна. Одоо тэгвэл би багш нь таньс нэг асуулт зэ. Одоо жишээлбэл таныг юу тавгууруулж, юу таныг одоо жишээлбэл цохолдуулж, юу сэтгэл хөдлөлийг ч надагдуулах вэ? Ямар зүйл тохиолдвол ч юм уу? Одоо яг энэ хичээл үтсэн байдлаар уу? Тэ. Тэр нь одоо би ерөөсөө ингээд юунд санаа зовхгүй, юунаас жаахгүй, их амгалан тэгээд хоосорсон юм шиг санагдаад тахгүй. Одоо ингээд бүх юм байгаа. Хоосон чанарыг оноод таньсан юм шиг бараг тий. Бүх юм байгаа. Яаж надад ямар ч одоо юу гэдэг зовлон ямар ч юу эсэргүүцэл гадны нөлөөний ямар нэгэн юм ирлээ гэхэд тэрэнд ерөөсөө санаа зовлтгоо. Ингээд ер нь одоо жишээл бол нэг хүн над руу уурлаа гэхэд айл эзний маневра ингээд ярен дундаас нь тэр юу дундаас нь олоод хараад тэгээд тэр хүнтэй ингээл эргүүлээл үгээр ирэхэд тэр хүнийг л номгоцсон. Тийм юутай болцсон. Тэрөөс юу ч ирсэн. Ямар ч юу ирсэн. Ерөөсөнд байгалийн ямар нэгэн хүнд юу одоо юу гэнд байгалийн хүнд юу ирлээ гэхэд тэр мэрийг ерөөсөн тэгэж хүн дээр хүлээж авахгүй. Энэ байгаль ёстой энэ Монгол хүн юм чинь тулаал гарна гэсэн зорилготой. Бүр тийм болцсон. За нэгдүгээр шатны хичээл нь бол өөрийгөө одоо жишээл танин мэдээ хоолоох, өөрийгөө засах, тэгээ өөрийнхөө уг шалтгаан хизээ бий яах гэдэг зүйлсүүдэд засаж өөрчлөх байсан бол
Хоёрдугаар шатны хичээл нь бол одоо шил ур чадваруудыг эзэмших, би яг өөртөө яг яаж ажиллахын, өөрийгөө яаж ядан дийлэхийн, хүсэл мөрөөдөл зорилгынхоо төлөө яг та өдөр тутам яг юмнуудаа хийж байгаа юм. Яг яг нөгөө тогтмол эхлээд аваа нөгөө нэгдүгээр шатндаа аваа тогтмол хийгээдсэн баггүй юу? Сая гэсэн чи өдөө гадаа явангууд яг боломж олдоод хийжээ зарим өдөр байхгүй болчиход байгаа байхгүй юу? Одоо тэгээд сая хаттай ирсэн болохоор аваа хийгээд байгаа. Хэд хоногийн өмнөөс эхлээд. За тэгэхээр буцаагаад яг үйлдэл тал руугаа. Тий, одоо нөгөө тогтмол хичээлээ ингээ хийгээд явна. Яг нөгөө яг л хичээл орж байгаа юм шиг хийгээд явна гэж бодож байгаа. Тэгээд нөгөө алтай ятгаар юу яхаар бас их юу орж ирж байгаа. Шууд нөгөө одоо туйл сайлсган ч гэж хаашаа тиймэрхүү нэг чиглэлээр явчихад тах юм багшаа. Дуулаа шууд. Цаа араасаа үгнүүд нь урсаад, ерөөл магтаалууд урсаад эхэлж байна уу? Тий. Ерөөсөө би өөрөө ингээд одоо ингээд ятгаа ингээд дарлаа штэ. Тэгэнгүүт ингээд цаахан ингээд төвлөрөөл ингэжсэн шууд л нөгөө дуулаад явчихна. Цаанаасаа үг нь урсаал дуулаад явчихна. За яг тэгх үедээ та рекорд хийдэг байгаараа. За одоо voice recorder хийгээд өөрийнхөө тэр юмсуудыг хурааж аваад дараа нь бичиж тэмдэглэдэг байгаараа. Энэ зүйлсүүд тараа ингээд дахиж татагддаггүй байхгүй. Харин тийм билээ. Би нөгөө олонсоо багш тараа нөгөө рекорд хийсэн гэж бодсон чи дараа нь ягсан чи байхгүй болсон. Тэгээд тэрнээс хойш ахиж очиог л наадмын дараанаас. Багш нэг хэсэг одоо ганцаараа байдаг байхдаа дахлын гэр өдөртэй байдаг байхдаа бэлсгүй айсгүй гээд тэнгуү тэр үе дээр баг өстой үнэхээр хит болохоор дуунууд муунууд шүлгүүд мөлгөө дууг нь араасаа урсдаг байсан. Тэгээд тухайд одоо рекорд хийгээд авчих нь яг ингээд одоо би жишээлбэл тийм гоё аялалгуу, тийм гоё үгсүүд гарахыг би мэдэхгүй байсан эхлэхийн өмнө хийгээ явж байхад ингээд яг бэлсгүй айсгүй гараал цаанаасаа үгнүүд чи аянууд чи ингээд урсаал гарч ирэл ингэнгүүт чинь дотор яг ингээд яг тэр нэг төлөвдөө орцсон байгаа ш. Тэнгууд дотор тэгээд байгаа чи яг одоо рекорд хийгээд авчихсан. Яг рекорд хийгээд аваад уцаа бариад авчихаар нөгөө төлөвөөсөө гарчих гад тэгээд. Тэр болохгүй байгаа даахгүй юу? Тэгээд наанаас voice recorder хийдэг байгаараа. Тэгээ би одоо туйл сайлдаг хүн болох юм уу гэж дотор. Туйл сайлдаг хүн болчихсон болоо гэж боддог. За тэгэхээр та алтаа магтаалаас ахуулаад сураад тэгээд дээрэс нь нэг туйлсын хараа ер нь бол ойролцоогоор нэг 33 мөрийг цээжилчих. За тэгээд тэр алтаа магтаалаа хайлаад үргэлжлүүлээд та тэрийг явсаар л байна. Тэнгуут чинь алтаа магтаал чинь дуусаад үргэлжлүүлээд таних эхэлдэг байхгүй юу? Тэр туйлс чинь 33 мөр яваад тэр нэг хэм төлөвт орчоод үргэлжлүүлээд таних үргэлжилдэг. Ингээд 3 4 5 6 цаг сүүлргөө 2 3 хоног гээд багшийнхан 6 дахь үеийн бүгдээс туйл хайлдаг хүн байсан. Тэгэхээр ингээд баг багаар ороор та одоос алтай ятаг тоглож байгаа бол өөртөө бас нэг юм товшуур олоод авчихгүй тий. Харин би алтай ятхыг авд юм уу, давшуурыг авд юм аль нь хэрэгтэй юм болоо. Тэгээд нэг ахад ятхан дээр юу гэсэн явж байгаад яа гэж бод шийдэй гэж бодоод байгаа байхгүй юу? Та алтай ятхтай ойрхон бол алтай ятхын айц дээр товшуурын хүүг айц гараад ирнэ. Тэгэхээр алтай ятхаа авахгүй тий. Тэгээд ингээд албаар зогсоохгүй л зогсохгүйгээр тэгэл хайлах юм шиг л дээ цаашаа явах юм бэл. За тэгээд тэр чинь бол одоо өөрөө засал. Одоо манайхнаас чи их сонин одоо чиглэлтэй гой чиглэлтэй бас багшийнхан цаана нэг тийм сэтгэлийн мухарт гэдэг шиг те нэг тийм сайхан туйл хайлдаг хүн болох юмсан гэдэг тийм нууцхан хүсэл бас байдаг. Тэгээ яг багш нь бэлсгүй айсгүй хийж байхдаа яг тэр төлөв рүү ороод тэд нар араараасаа урсаж гарч ирдэг байхгүй. Тэгээ удахгүй чи яах вэ? Нэг хизээ нэг өдөр тийшээ очих бах. Таал очсон явж штэ тий. Би тэгээд алтай ятан барьж байгаас бүр заримдаа яагаад гэдэг. Танаас очиж одоо юу яах юм бол таа гэж. За ингэ явж байгаад наатахраагаа гүнзгий ингээд хичээлээ цаг гаргаад байнгын тасралтгүй давтамжтай тогтмол хийгээд зуршил болгоод яг одоо алтай ятгаа эзэмшээд тэр нэг хөг аялгуугаа эзэмшээд ирэхээр сүүлргөө бүр нарийн өөр зүйлсүүд рүү ордог. Өөр төвшингүүд рүү очино. Өөр төвшингүүдийн давтамж долгион гэрц мэдрэмжүүдийг авангуудаа тэр нэг
аялгаугаар дамжуулаад долгионууд чи өссөө тэр долгионуудыг татаж эхэлдэг. Тэр долгион болгон энерги болгон өөрийн гэсэн мэдээллүүдийг агуулж идэг. Тэр мэдээлэл яг цэврээр нь тэр мэдээллээр нь урсгаж чаддаг болдог. Тэгээд хамгийн нэг эртний одоо жишээлбэл соёл, түүхэн, уламжлал, үлгэр гэдэг маань өөрөө туйл. Дэлхийн нийтийн одоо жишээлбэл бүх дэлхийн нийтийг хамарсан том түүх юу гэдэг вэ гэхээр ерөөсөө туйл байдаг. Би тэгээд нөгөө бодохдоо бас хамаагүй үнэхээр хамаагүй ертөнц рүү яваад орчих юм болоо гэ бас өөрөө санаа зовоод тэгээд хоёулаа угаасаа хамгийн хамаагүй ертөнцид нь байгаа. Тэгээд бие сая ерөө энэ махан бие сая эрүүл болгож жагаад эрүүл чирэг байж тэр рүү орох бас болдгоо болоо гэ бас боддгийм би. Ямар ч эхлээд хоёулаа ороод үзчихээ дараа нь бодъё. За. За тэгээд туйлынхын замналт нь амжилт төсөө. Туйл буюу огторгон ертөнцийн туйл нэг цагтай байдаг. Урагшаага хойшоогоо гэдэг шигтэй ингээд явсан ч хамгийн дээд туйл нь доод туйлтайгаа яг л тэнцдэг. Тэгэхээр энэ хоёр туйл руу очиж хүрч чаддаг чадвар туйлаар дамжиж олгогддог. За тэгэхээр та туйл руу зориод үз. Гума гэхэд хоёлаа маш сайн үлгэр чимээ болно гэсэн үг. За тэгээд хизээ нэг өдөр гоё алтай ятгахтай, товшууртай, үр хөвгтөдөө тойрол суулгачаад дүн гэж жаад эртээ урдын цагт гэж эхлэх байх гэж багш нь өрөөж байна. За амжилт хүсье. За баярлаа. За. За дараагийнх нь лавкс сүрэн. Хойноо мөрөөдлөө тавьсан сууж байгаа юм биш үү? Арай минь дээ. Юм уучраа болсон юм уу? Өмнө нь болохоор зүгээр юу хийх юм бэ? Яарад одоо яг яахаа байсан. Одоо нэг айсоо тэрээ ингээд нөгөө систем мэдрээд яхад нэг юм тэр бүхэн байсан. За, нэгдүгээр шатны хичээлээ төгсчөөд хилцүүлхэн дээр орж исэн, хоёрдугаар шат төгссөний ард дээр юу бодогдож байна? Одоо нэг их юм одоо физикээр бичсэн юм болоо. Амьдралаа их юм хүсдэг байсан. Тэрийг бичсэн харин болохоор болдог юм болоо болно гэдэг. Ер нь яахаа нөө хүслийн хүлээсэнд орохоо болцсон ба штэ. Тэрэндээ хүрэх гээл шатаал дотроо ингээл байж даал хэцүү оргоол би хүрч чадах юм болоо чадахгүй болоо гээл айд сэргэлзээний төрөл энэ юмнуудаас ангижирсан гэсэн үг мөн үү? Тийм юм байна. Тийм юм байна. За тэгээд өмнө нь одоо жишээлбэл хоёлоо энэ хоёр шатны хичээлийг үзээгүй байхдаа ажлын байран дээр ч юм уу гэртээ байхдаа ч юм уу байдаг байсан лавкс сүрэнг одоо энэ хоёр шатыг төгссөн лавкс сүрэнгээр харахад ямар байна? За арай ямар юм ууж ханддаг юм уу? Амархан нэг уурж зөөлөрсөн. Арай зөөлөн болсон байна, амгалан болсон байна. Ардаа тайван болцсон. Тийм бодно гэсэн. Одоо тэгээд хоёлоо одоо жишээлбэл яг нүүдэлчтэй ухааны хичээлдээ учраагүй байгаа лавкс сүрэн дээр очиод тэр хүнд одоо жишээлбэл лавкс сүрэн одоо тэр нүүдэлчтэй ухаантай танилцахгүй одоо тэрнтэй учрахгүй. Тэнгуут одоо учирцсан байгаа лавкс сүрэн очиод амьдралд нь юу гэж зөвлөх вэ одоо жишээлбэл яг тэр лавкс сүрэн дээр очивол чи нэг ингээд хийж гэдэг зөвлөгөө өгвөл хэлвэл тээ. Яг сая таныг хийгэнгүүт одоо нөгөө энэ суугаагүй лавкс сүрэн гэж яг тэр үс сонгоцоод ингээд зүрх ингээд тавдаа шиг хэлж. Тэр үстэй апотет хийсэн. Тэр үстэй чамбатаа. Энэ чи тоод гэж.
За. Арда тохиолдлоор юм зураг тавьсан юм уу? Яг зориод тавьсан юм уу? Зэрэг би угаасаа юм юу байгаль байх гэсэн. Тэгээд бас тэгээ санснаар гомаа. Ийм дата байгаль гараад нэг амсгасан болдог. Төв байгаль руугаа. Яагаад юм бэ? Зүгээр орчлоод байгаа юм. Амжихгүй зүгээр орчлоод. Тэгээ сүүлийн үед нэг багшд нь одоо нэг тийм өдрийн бодол шөнийн зөвд гэдэг шиг тэр нүүдэлчтэй хотхон за хаана газар авах уу, газраа хаанаас олох уу, яаж тэрэндээ юмнуудаа төгжүүлэх үү, ингээ бүтээн байгуулах уу гэл ингээл төм бомон бодлууд ингээд байнга ингээд над миний дотор ингээд байгаад за ингэнгууд чинь би бодолтой өргөдөд байна. Яг энийгээ төсөөлөл төвлөрөл амьсгалаараа яг биелүүлж зорилгоороо амьсгалын инээдэр яг нэг хэсэг ингээд тэгсээ буцаагаад нэг бодолтой өргөдөл ингээд яваад байгаа байхгүй. Тэнгууд чи өөрөө чи ард чинь байгаа зураг ингээд миний ингээд доторхыг байж ядуулаад байгаа. Доторхыг яг ингээд майжаад ингээд хурдлаач энийг бүтээн байгуулаач зүгээр эхлээч ингээд зөрөгтэй бодлооч гэх ингээд дотроос намайг ингээд шахаад ингээд шөрөөвтөд ингээд хатгаад бараг жадлаад байгаа юм шиг. Тэгээ энэ өвөл болохоос өмнө амжих нь уу гэдэг бодол байгаад байна. Тэгээд амжуулна гэдэг зориг болохыг гэж бодож байна. Одоо өөрөө чи ардсан байгаа зургийг орохоор би сая ингээд дотор байшинд нь явж ороод гал мал төлөө дотор нь хоол унд хийж мэгээд багшин сая бүр зөндөө юм болчлаа сая. Тэгээд өөрөө урд нь байгаад байгаа болохоор нэг алгасч төвлөрч чадахгүй те. Яг өөрөөр чинь дамжиж төвлөрөөд. За тэгээ ямар ч гэсэн багш нь яг одоо яг нүүдэлчдийнхээ хотхон яг нэг тийм гоё эртний 13 дахь зууны цаг үеэр амьдарч байгаа юм шиг. Тэгсэн мөртлөө гоё орчин цагийн амьдралыг бүрдүүлнэ. Тэгэхээр тэгээд Миша хүрээдрээ зөө. За баярлаа. За манай гэгээ хатагч болцсон уу? За одоо тэгвэл мөөж. Багш ингээд нэг багш аав шиг ингээ амар шатаа хийгээд. Шоогоо гэрсэн чинь баас ирсэн. Тэгсэн чи би хажуунаас ингээ сандраад ингээ айж маргаад яана гэдэг. Тэгээд нөгөө сая багшийн нэг тэр хотхон гэж ярьсан. Би бас ингээ бараг өдөр нөгөө бодож байгаа шүү дээ. Газраа олсон болов яасан. Тэгснэ бүр ингээ газраа олсон болов яасан бол газрын дармаар гарч ирэхээр үн хідвэж гэж байгаа. Яа 10 газар 7 газар мат гэж харсан чинь тэгсэн олсон бодоо яасан бол гэсэн нөгөө юм гэрийн гон байгуулалтаа аягүй гоё тийм интерьер харалтаараа хөөх энэ ямар гоё юм аа гэж харж мараад тэгээд дагдлаад идэх болсон байлээ. Тэгээд яад ч угаасаа яг тэр хотхон байгууллагад яг тэнд байх хэрэгтэй хүн нах гэд маань хөрөөр хоёул бүр шийдчихээд байгаа шүү дээ. Тэгээд тэр яг ажил олчвол угаасаа бид хоёр яг хоёулаа тэнд байх юм байна те гэж хоёулаа тэгээд байгаа шүү. Хоёр яасан бохоо одоо байгууллагчдын над дээр байх юм байна. Тэгэхээр хамт байгуулъя гэлээ одоо ч тоо. Тэгээд хайрцаж байсан бид нэр газар хэцүү байна. Тэгээд багшиг нэг дотор нь хатгаад байгаа нь яг л энэ байшин гар харагдаад байна л. Тэгээд нэгдүгээр шатан дээр нөгөө яг нус нулимстайгаа холбоод нөгөө нэг уг нь би нөгөө амар басаж орж ирсэн байхгүй юу? Би баг 2 дугаар шатнаас нь орох юм биш үү дээ тэр гэж мэгээд айгу басаж орж ирснэ. Өстөө нэг шалаар нэг юм болсон байхгүй юу? Нөгөө уйлж унжаад та шавар шавхатгаа хэлдэн гэдэг шиг. Тэгснэ тэнд ерөөсөө нөгөө дандаа л цэвэрлэгээ дан цэвэрлэгээр явуулж байгаа байхгүй нөгөө намайг л нөгөө бүрэн шинжилгээнд оруулаад тэгснэ тэрийгээ эдгэх одоо нэг эмчилгээ ч юм уу те нэг тэгсэн чинь өөрийгөө айгуу тийм гоё ардаа явсан хүн гэж бодоодсэн чи айгуу их шартаа айгуу их бас хөөрхий бас нэг эмчлэх юмтай хүн байсан байгаа даа. Тэгээд 2 дугаар шатанд за одоо өстой яана би басж чаад нэрээ шалаар нэг юм болсон. Одоо эндээ болвол яана гэж орж ирсэн чинь надад бүр амар сонирхолтой байсан. Бүр 2 дугаар шат бүр айгүй амархан одоо амархан гэж хэлэх таашаа энэ сонирхолтой бүх юм ингээд надад бүр ингээд ууж ороод нэг парампуу шиг гэж байдаг үлээ штэ дээр үгүй. Яг тэрэн шиг ингээд би бүр ингээд яг өөрийгөө нэг юм спонж боб болсон шиг надад санагддаг байсан. Ингээд бүх юмнууд ингээд нөгөө шингэж ороод тэгээд бүх юм хичээл болгоны авталт ингээд гэрийн даалгавар хийх бүр өглөө босоход яг гэрийн даалгавар бэлэн байж идэг надад. Ерөөсөө ингээд
Одоо зүйлдээ бүр нөгөө багш хүртэл бүр нөгөө за мөн чи тэр одоо ямар гэрийн даалгавар буурлууд нөхгүй бол гэж бүр нэг хэлдэг. Яг мачи гэж өгчдөг. Тэгэл нөгөө нэг яг хэлцүүлэг дээр орж ирэхэд бүр тэрийг ярих гал ингээл бүр хил ам тахтанд орж ирдэг. Бүр яг тэрийг ингээд нэг тэгээ би ер нь бол нөгөө манай ангийнхан энэ нөгөө анги мангийнхан айгүй мундаг хүмүүс юм биш үү? Нэг удаан унсаа, хоёр удаан унсан шалгалтанд дээр би бол дандаа шалгалтанд авдаг байсан. Тэр болгондоо нөгөө ухаарл аавна. Тэгээд өөрийгөө нөгөө дандаа би одоо нөгөө айц гэдэг юм байдаг байхгүй. Нэг юм дээр очихоор оо яана би тэгч болов өдр гэдэг. Тэгээ айц гэдэгдээ нөгөө айжи гэд нэр өгсөн. Нөгөө хүүхдүүдгээ нөгөө багт айжи гэд нөгөө аймар шүү гэж хэлчихэж байгаа. Айжи гэсэн. Тэгээ айжи гэд нэр. Оо манай айжи гэж тэгэхээр нөгөөх маань ингээл нэг юм би нөгөө төсөөлөхдөө яг тайзан дээр ингэж загвар өмсөж үзэж байгаа загвар өмсөгч нар амар айцад болсон мундаг хүмүүс надад санагддаг байхгүй юу. Би бол хэдэж тэгээд тайзан дээр алхаж чадахгүй хаа гэж боддог. Тэгээд яг нөгөө айжгаа яг тайзан дээр гарч ирж байгаа гэж боддог байхгүй. Оо манай айжээ гэж тэгэхээр нөгөөд маань ингээд бүдэрч мүдрээд ингээд тэтгэснэ буцаж бүүж орж нөгөө тайзныхаа араад нэг төсөөлөл угаасаа амар төсөөлдөг болохоор нөгөөдгөө тэгээд бодчихдаг. Тэнгүүд нөгөөдгөө буцаад тайзнаа руу гүгэд орчхоор тэр маань байхгүй болчдаг. Тэгээд бүх хичээлүүд нөгөө 2 дугаар шатанд болохоор зэрэг 1 дугаар шатанд шалаар байсны ачаар 2 дугаар шатны хичээл надад нөгөө нэг тэгж суух нөгөө нэг суурин айгуу сайн бэлтгэгдсэн байна гэж бодсон 1 дугаар шатаар. Тэгээд бүх юмнууд амар гоё ингэж орж ирээд айгуу гоё шинээр ингээд нэг юм кодлогдоод байгаа юм шиг тий. Ингээд энэ шүү гэдэг нөгөө файлууд ингээд нэг ой мэдчихэж штэ тэрийг нөгөө бид нар бас сонсч л байсан штэ тэ урд нь нэг иймэрхүү нэг багцааны энэ анзааны юмнууд бас байгаад идэв мөрчлөө амар эмх цамбраагүй хаанаас юу сугарч гарч ирэх нь бодохгүйсэн чинь ингээд бүр зэгцлэгдээд тэгснэ дутуу байсан мэдээлэлээр маань шин мэдээллүүд орсноо за энэ файл энд гэл ингээд бүх юмнууд зэгцлэгдээ ороод тэрийг татаж аваад аюу амархантай хаагаад алхаад өө тэр файлнаас энэ файлнаас гээд татаж аваад тэгээд бүх хичээл дууссаны дараа нөгөө ингээд 17 хоног бид гэрээр аялалд яваад тэгээ аялалд явсан чинь урд нь болохоор яг нөгөө хоол моол хийхгүйгээл залхуураад тэгэл хүүхдүүдэд цутраахгүйгээр дандаа амралтын газар ингээл юм кемп мэмпэд ингээд цаалга өчтдөг басна энэ жил бүр амар зориглоод ингээд нөгөө майхантай яваад тэгээ миний хамгийн гол айц ингээд майхантай унтчихсэн чинь нутгийн индианууд гэрэтэрдэ гэж айдаг байхгүй юу яана гэж би тэгснэ амар юм төсөөлөгдөөр та нэр ингээд бүр ингээд нөгөө нэг санаагаасаа боддог тэгсэн чинь энэ жил яг тэр айцаа давъя гэж бодоод бид нар яг майхантай авсан чинь айгуу гоё сонирхолтой ажилласан тэгээ бүр байгаль ингээд бүх юм ингээд нөгөө нэг шалгаж байгаа юм шиг тэгээ бүх юм ингээд яг нөгөө нэг ингээд хичээлүүдтэй яг байгалийн бүтээгдэхүүн штэ чи одоо байглаас хаанаас нь ч илүү гарахгүй штэ гэдэг нөгөө нэг араманда жажиг нараа гэдэг шиг нөгөө нэг өөрийгөө ингээд нэг байгалийн нэг эдис гэдгээ ингээд нөгөө ойлгож байгаа байхгүй юу. Тэгээд гэр бүлээ би болохоор нөгөө амар 6 хүүхэдтэй би өстэй айгу мундаг ээж мундаг аав бит хоёр гэр бүлээ айгу гоё авч явдаг мундаг гэдэг айгу өөрөөрөө муухай омогшд байхгүй юу. Тэгсэн чинь тийм биш байсан. Ингээд нэг энэ том толгойтой хүүхдүүдтэй тэгээд нөхөр бит хоёр ч гэсэн ингээд нөгөө нөхөр ажил гэж яваад би ингээд араад агаал яваад тахаар айгуу гоё хойлоо арга биелэг яваад байна гэдэр гэсэн чинь бит хоёрын харилцаа ахмгүй болцсон байсан. Тэгээд одоо тэрийг нуугач яах вэ? Тэгээд нөгөө нэг хоёр толгойтой юм шиг л би ч өөрийгөө амар нэг амар ар мараа дааж явдаг гэдэг рүүгээр баг дэрийдэн болцсон ч юм уу хаашаа чи баг нөхөн бүрийгөө загнаал баг миний иснэ баймаа гэдэг ингээд гэсэн чинь тэр чин бас амар гатуу ухаан гэдэг чинь шал өөр юм байсан билээ. Тэгээд хүүхдүүд манай амар ингээд бит хоёрыг сонсдоггүй ингээд бүр ингээд дураараа болцсон тий. Тэгээд бас гарсан цагаас ахуулаад муудсан ерөөсөө уйлдаа ерөөсөө ингээд. Тэгээд та нэрэ чи тэгсэнгүү чи ингэсэнгүү стат нөгөөт нөгөө аавч дундуур нь орж ирээд тэгсэн аавыг нь гэнжсэн чи би ч орж ирээд битэр чи ингээд өө бүр ингээд нэг 8 тишээ авсан 8 толгой ерөөсөө бүр ингээд бараг муур маань үртнэг толгойтой байгаа маа айсан би. Тэгээд нөгөө нэг уйлдаж унжилдаж явж ийсэн. Тэр болгон дээр чинь нөгөө миний гаран шин биш дандаа нөгөө хичээл гараад байгаа байхгүй юу. Тэгээд тэрэнд чинь би бас ингээд орилоод уйлаад ээжигээ мэжигээ гэдэг бас л хуучин байдал яг л хэвээрээ штэ. Дандаа өрөвдүүлэх гээл хохирогч болоод тий ингээд нэг хохирогч бол ойлгохдохгүй дандаа хичээл ойлгохдохгүй тэгснэ тэрийг амар өрөвдөлтөө өөрөө би хохирогч болохгүй зүтгэрлээл өрөвдүүлэх тактик хэрэглээд байгаа байхгүй юу? Дийлгээ ойлцоо. Угаасаа ингээд нэг дийлгээ ойлцоо. Миний ухаан хүрхгүй байгаа байхгүй юу? Хүмүүжүүлэх ухаан маань хүрхгүй. Тэгэнгүүт өрөвдүүлэх тактик хэрэглээд шууд
тохирогч болоод аав нь болохоор амар дарангуулагч юм нэг юм амар дүрдүртэй болоод бид хоёр үхээрээ чамайг айлахыг хөхөөрөө чамайг дадлаа гэдэг шиг тийм. Тэгээ манай гэр бүл буцаж ирэхдээ амар гоё цол болж ирсэн. Нөгөө арилжуулж муудалцаж ингэж явсны үгчинд. Тэгээ муудалцаж яваадсан бол муудалцал яваад байна. Тэрэнд яг энэ хичээлийг чи одоо ашиглаач гэдэг ингээд нэг одоо яаж ашиглах гэж харъя гэж байгаа юм шиг нөгөө надад амар том сорио байсан. Тэгээд аавгаа соос гэдэг ингээд аавд нь орчих гэхээр манай нөхөр чинь бас өөрөө бас юм шахалтай өссөн хүн байгаад байна шүү дээ. Тэгэнгүүт шал өөр аргаар бас мэдүүлэх гээд. Тэгээд бүгдээрээ ингээд заахта нэг нуугүй бүгдээрээ том жижиггүй орилтоол ерөөсөө ингээд урилтаал чөлөөлтөөсөө эхлэе зүгээр одоо манайх ерөөсөө болохгүй болцсон юм байна. Болоод айл гэсэн чинь угаасаа бүр болохгүй амар айл байсан байна. Би бүр нэрээ бүр нэг амар мундаг ээж мэж гээд өөрийгөө бодож яваад найзуудтай багтуулж ирснээсээ бүр иччихээн заа юу гэх. Тэгэл 9 тасархаа дээр очиод 9 тасархаа дээр буудлаад юун цаашаа явж моох. 9 тасархаа дээр шууд оройн бараг буцах гэдэг юм шиг тийм. Шууд хичээл ороод гэсэн би ерөөсөө. Тэгээ одоо ерөөсөө та нар сонс ингээл энэс цаашаа нэгдүгээр нэгдэхгүй бол болио ерөөсөө гэж буцаа хэдүүлээ. Манай чи нөгөө манай хүн хүртэл ингээд нөгөө яг нөгөө хичээлийг нөгөө давтахаас сонсоод бид чинь бас нөгөө нэг таг чихтэй биш бас нөгөө над миний хажууд айгуу сайн зөөлөгдсөн хүмүүс агаад байхгүй манай хүүхдүүд бид чинь тэгээ сонсон ерөөсөө сонсон ээж ерөөсөө тэгэл манай нөхөр хүртэл та чи одоо ерөөсөө бүр эхнэр мэхнэр биш багш заа юу одоо за багшаа гэж нөгөө манай айгуу тэгээ шууд их татвар тэгэхээр чөлөөш гэж хичээлээ хийсэн чинь юу яхаа мэдэхгүй нөгөө өөр амар гоё өөрийгөө чөлөөдөө сурсан би бүр ингээд өдөр болсон юм аа хүртэл өнөөдөр чөлөөлөхгүй асуудал байх үедээ орой унталтаа боддог байхгүй юу. Тэгээ урдны нөгөө нэг заавал ингээ усгнээс нэг их чөлөөлнө биш. Надад нэг юм эвгүүзэн гараад ирвэл энэ юунаас болчих гэж ухрааж бодож тэр үед нь чөлөөлт хийдэг. Тэрнээс биш харах нөгөө нэг чөлөөлөх сэдвээ хайдаггүй байхгүй юу. Гараад ирсэн үед нь чөлөөлье. Одоо бол яг өдөр-өдөртөө чөлөөлтэй гэж сурах гээд. Тэгээ өөрөө хийгээ сурсан мөртлөө ингээ бусдад заах гэсэн чинь юу илээ гэхэлтэй байжи. Машинаас нэг гаргаж ирэл өөш. Нөгөө лаг татсан урсаал гарчих юм бах гэл ингээд ботсон чинь би өөрөө болохоор зэрэг өөртөө нотчулсан баад хэлэх гэсэн чи хэлэх юм байдгүй. Байжи та нар зөв чөлөөлт хичээл эдгээр хичээлээсээ хэлтийн заамаа. Тэгээд чөлөөлт нөгөө өөрөө мэдгүй л уншиж байгаа байхгүй. Тэнгүүд өөдөг тийштэй гэдэг ингээд нөгөө бүх юмнууд ингээд бүтэн болчихж байгаа. Тэг эхнээс нь яриад ингээд чөлөөлт яриад тэнгүүд ингээд манай шууд ингээд нөгөө хөө чөлөөлт гэж яасан чи шууд тэр толгойд орсон энэ толгойд орсон ингээд бүр хамгийн ингээд нөгөө нэг сонин бүр манай 8 настай хүүхдүүд чөлөөлттэйсэн амар сонирхолтойсэн 8 настай хүүхд анги дээр ангийнхаа хүүхдүүд ингээд нодод гомдсон байсан гомдол нь шууд орж ирсэн гэж байгаа байхгүй. Тэгээ амар хөөрхөн тэрийг чөлөөлөөд ангийнхаа хүүхдүүд гомдсон байсан тэр гомдлоо чөлөөлж гаргаад миний хүүхд үлгцэн байна л да нөгөө тайлгаруулах гад уйлаа сууж байхаар ноцсон чинь чи цаашаа бай гэж түлхтэн чи миний хүү амар гомдсон байна. Би айгу мундаг байсан чинь тэр хүүхэд намайг би тэгээ тэрнээс хойш тэр хүүхэдтэй харьцахаар ингээд нөгөө нэг тэр намайг ингээд тоодгүй юм чин дээ гэж бодсон гээд тэр хүүхэд манай өөрөө чөлөөлт хийснээр ярьсан чинь ямар хөөрхөн юм бэ гэж тэгээ манай чөлөөлт тэгээ чөлөөлт хийсэн бүр амар гоё нөгөө ганцаараа байгаад ингээд уурлуудаасаа юм асуух гад өөрийнхөө ингээд нөгөө нэг зүрхнээсээ юм асуух гад ганцаараа сууж байхад нь би цаг хугацаа өгөхгүй гүйж очоод ингээд нөгөө нэг садаа болоод исэн бэлээ гэд амар хөргөн чөлөөлсөн өөрийгөө. Тэгээ би найздаа садаа цаг хугацаа өгөхөөсөн бэлээ гэд. Тэгээ тэрийг сонсоод ямар гоё чөлөөлт вэ гэд. Тэгээ нөгөө томууд нь болохоор бишүүрхэд ярихгүй байгаа байхгүй. Нэг бодогдсон чөлөөлсөн. Яг яаж чөлөөлсөн ч мэдэхгүй те ингээд амар хотлаа чөлөөлтөө эдрэг нэгэд. Тэгсэн чинь амар зоригтой манай жоохон хүүхэд урдуур нь дайрж орж ирэл нөгөө угаасаа жоохон хүүхэд болохоор ямар ч нуу цаахангүй. Тэгсэн чинь ингээл нэгээрээ ингээл чөлөөлөд хийж байгаа байхгүй. Тэгээд нөгөө яхаа угаасаа л томчууд нь бүгдэнд нь чөлөөлт байгаа байхгүй. Тэгээд нөгөө өсвөр насны хүүхдүүд нь болохоор илүү чөлөөлт хийгээд хоолон солонгороо ингээд уйлах гал тий ингээл хамгийн түрүүд бүгднгийнх нь хамгийн амар нь толгойд наав нь орж ирсэн байгаа байхгүй. Чөлөөлөх сэдв гэсэн чинь нөгөө жоохон битүү. Тэгээд нөгөө нэг аавгаа бүгдээр ингээм татсан гарсан байгаа байхгүй тий. Тэгэл би танарт ингээл та нэрэ та нарыг би ядуу амьдруулаагүй тэгээгүй гэж нөгөө хилдэг шүгэнжтэй нөгөө нэг амар
би олж ирээд байна. Та нар тэгсэн чинь сурахгүй байна ч гэдэм үү те. Тэгсэн чинь зүрх сэтгэлд нь шал өөр юм байгаад байдаг те. Ааваараа дутсан байгаад аавын олж ирдэг мөнгөөр биш. Ааваараа дутсан хүмүүс байгаа байхгүй. Тэгээд бүгдээр аав орж ирсэн гэж ингээл ам уралдаад яриад чөлөөлтөй ярьсан чинь манай нөхөр сонирн болсон хүүргээ ингээд. Мэдээ. Ингээд уушх гад ингээд амар сонирн болсон. Тэгсэн чинь манай нөхөр амар ухаантай аавгаа ингэж чөлөөсөн тэгж чөлөөсөн гэсэн чинь ингээ нэг уушх гад ингээд сонирн болоод ингээд хаалаа нэг амар лаг хад цолуусыг том үнчин ингээд яаж 6 хүүхдээ авч гарах вэ те. Нэг хоёр хүүхдээ аваад гарч штэ тэгсэн чинь 6 хүүхдээ яаж гарах. Тэгээд амар гой чөлөөлөгдөв. Тэгээ манай нөхөр гэсэн чинь надад нэг юм бодогдохгүй байсан чинь манай нөхрийн бүр 11 настай үеийн юм орж ирсэн. Би тэрийг ярихтаа ингээд бүр өөрөө ирэхгүй нэг сад тайна гэдэг шиг уйлсан. Тэр үед ийм манай нөхрийн үед чинь нэг толон өгөөд бичэн авдаг. Эсвэл орохдоо толооноо өгдөг. Тэгээд 60 мөнгөний бичэн хоёрыг авъя шүү гэд ордог. Тэгэнгүүтээ яг 60 мөнгөний хоёр бичээнийг шалгуулаад гардаг юм байна. Тэгсэн чинь манай хүн орсон чинь яг 60 мөнгөний бичээний хажууд төгрөг хоёр мөнгөний юм гоё том бичээн байсан гинэ бурамтай. Тэгэхээр нь өмнө нь адилхан юм чи энийг авчий гэд нэгийг аваад гарах тэгээд харуулчаад гараа авсан чинь араас нь худалдаг чинь энэ үгүй тулгын ажиллаа гэж хасгалсан чинь нөгөө манай ч үг нь амар олон хүний хажууд манай нөхрийг хөөсөн чинь манай нөхөр айсандаа тусгаач юм байна та. Бүр тангалтай нэр хөлөө өөрөх газар тутаага. Тэгээд том хүнд хөөгдөд гүцэгтэй штэ. Тэгсэн чинь нөгөө нэг манай ч ахын хурж ирснэ амар алгадан гутаа өдөө багасаа чи хулгай айлаа гэж чи манай нөхөр нөгөө мөнгө өгсөн штэ гэж хэлж чадахгүй ингээ бэлтгэн цараагаад ингээ уйлаад нөгөө төгрөг хорон мөнгөч байхгүй бичээч байхгүй ингээ үлдсэн юм байна л да. Тэгээд тэр нь ингээд нөгөө одоо болтол ингээд хүнд хэлэх гэхээр би нөгөө нэг хулгай хийсэн юм шиг санагдаа. Тэгээд одоо болтол тэр толгойд байдаг тэр дэлгүүрээр орж чадахгүй гэж байгаа байхгүй юу? Тэр нь одоо болтол нэг юм навсаас нь дэлгүүр байж л идэм байна л да. Тэр үед гоё дэлгүүр байсан. Тэгээд би тэр надад ингээ амар хүнд байдаг. Тэр ороод ирсэн шүү дээ. Тэгээд би одоо болтол нэг юм хулгайч нэрээ цэвэрлэхийсэн гэж ингэж бодогдоод тэгээ амар ингээд одоо ингээд нэг юм хөдөлтөгчтэй харьцаар тарааматай харьцдаг гинэ. Авсан штэ өө харсан биз ч гэдэм үү те. Хариулт мөнгөө тоолсон бидтэй ч гэдэм үү нэг юм дээрэнгүү маягаар нөгөө худалдагчаа хараад ингээд дээрлэх гэж байгаа юм шиг нөгөө хамгаалаад тэр мэдрэмжээ цаагаад өгч штэ. Цааж гаргаад байдаг. Тэгээд хэд чи ярьж байгаагүй бүр аав ээжтэй ч хэлж байгаагүй тэр орж ирсэн гэд тэрийгээ ярьсан байхгүй юу. Тэгсэн чинь би нөгөө нэг маань төсөөллийн юм байхгүй те дан аргын юм. Тэгсэн чи би нөгөө амар төсөөлдөг нөгөө нэг угаасаа төсөөл нь хитэдчдэг хүн чинь арга зааж өгөөд нөгөөгаа ингээд тэр хугацаанд очоод яг ингээд төгрөг хорон мөнгөний бичээ авч байхад нь араас нь чи сайн уу гэж хэлчих. Тэгээ эргэж хараад чамайг таньж гин үү эсвэл уйлж гин үү эсвэл чамайг хараад зогч гин үү додох гэж орж гин үү эсвэл чамайг танихгүй царилж гин угаасаа чамайг таньж байгаа. Тэгээд тэр хүүхэд тэр үед ямар мэдрэмжтэй байсан бэ? Тэгээ өнөөдрийн чи яг юу зөвлөмөр байна? Яг өнөөдрийн одоо 45 настай мөнх жаргал очоод тэр хүний хүүхдийг хамт ингээд тэр нэг хөдөлтөгчдөр хамт авч очоод хамт хоёлаа давж туулаад ингээд гардаа гэдгсэн чинь маа нөхөр за тэгэх юм уу тэр гэж мэгээ тэгээ ингээд нэг хөөргий судалдаг байхгүй нөгөө нэг дотроо яг ингээд тактик боловсруулад тэгээд тэр өдөр чөлөөлт хийж чадаагүй тэгээ маргааш нь би тэд хаана очлоо нөгөө нэг 9 болгын нөгөө нэг ямар ашаан сэрүүн болгын ашаан дээр очсон чинь маа нөхөр нөгөө майхна барихтаа ганцаараа барьсан. Битээ ортгээд тэгээд тэгсэн чинь тэнд чөлөөлт хийсэн гэсэн. Ганцаараа ах боломж нь. Тэгээд майхнаа ингээд барьж байхдаа нөгөө нэг ингээд хинч надад цаад болохгүй. Майхан заахан дотроо орж байхдаа ингээд бас нулимсаа авчих гээд байна шүү дээ. Ингээд нөгөө хүүхдтэйгээ нүв толцсон чи айсан гэсэн угаасаа. Тэгээд 3 хоногийн дараа нөгөөдгөө чөлөөлсөн гэж хэлсэн. Тэгээ удирдахч болох. Сая одоо энэ ярьсан хугацааных нь өнөөдөр би сая төсөөлөл дотроо маш тийм гоё уран сайхны кино юм уу гоё үлгэр сая яг ингээд дагаад аялаа дагаад үзээ дагаад төсөөлөд ингээд явлаа үнэхээр яг нүдэнд харагдчих гарт баригт сэтгэлд хоногшдол халлаа хамаа гэдэг шиг яг нөгөө одоо манай эхний нөгөө чөлөөлт ч тий цаашаа ингээд 17 хоног үнэхээр амар их болсон тэгээ тэрийг яриул дуусахгүй гэдэг шиг энийг тэгвэл гоё зохиол болгож гаргаараа за тэгээ нөгөө зөвхөн нэгдүгээр хичээл дээр л хийсэн юм шүү дээ тий. Тэгээ бид нэр бүх 20 хичээлээ хийгээд 3 хичээл дутаа байгаа юм байна. 17 хичээл хийж ирсэн. За 17 манай хүүхдүүд зүйлтэй ингээд хийсний ард дээр яасан. Манай хүүхдүүд ингээд бүгдээрээ нөгөө нэг ийм айгуу гоё тайван болцсон.
Тэгээ нэгэнтэйгээ ингээд нөгөө нэг юм хар яар гэдэг байхгүй юу? Тэгээ ингээд нэгэндээ зөвлөгөө өгч байгаа юм шиг мөртлөө тэггүй чи үгүй юу чи ажиглаад байсан чинь манай хүмүүс юм уу? Агаараа авчлаа. За одоо манай мөөч маань нэлээд сандарч байгаа. Одоо яг ингээд бужигдсан яг ингээд хүү утас муцнаа санагдсан ингэсэн явж байгаа. Яг бүр түрүү SpongeBob гэдэг өөрийгөө хэлсэн чи яг нэг тийм SpongeBob тэрүүгээр гүвж байгаа юм шиг санагдчих. За манай одоо гигэ хатын ихчээ маань микрофон нэгтгэхээр гацхгүй болов яах вэ? За яг ингээд ирэхээр лаал болдог шүү. За нэг шүү. За баяр үргэлж. Хоёрдугаар шатны хичээл байхгүй. Тэгээ тэр чигтээ гэрийн даалгавар чигээгүй юу ч ягаагүй ганц хоёр сонссон болоод тэгээ бараг. Тэр юу ч ирээд. Тэгээд ажил мэжлээ бүр далтаа таван богдор чинь бүр сая хэдэн 5 сарын 8-наас биш 7 сарын 8-наас 8 сарын 2 хүртэл явж ирсэн. Баг уул хадар яваад жинхэнэ утгаараа бөө болоод байгаа юм яах. Тэгээ нэг уулын савдаг мавдаг мод ярьсмээрээ. Нэг сонин мэдрэмж орж ирээ. Тэгээд уулын нэг юу ахаар уйлж мөйлээд өргөл мөрглөө амар өргөл. Хөөстэй. Тэгээд баха явж талын нэг өргөл өргөж байгаа дэр үү. Тэгсэн талын нэг өргөл өргөж байгаа. За ингээд нэг яваад ирлээ. Тэгээд түрүүний худалдаа 8 ярьчихъя. Тэгээд гүвталуутай монголчуудаа сэргийх гээд ингээд бүх монголчуудын ахын тусгаар тоглоно гэдэг юм байна. Гадаргаад ямар ч нэг хоёр уулын ам ярий гээд одоо таньдаг найз ярина да. Нэг эхлээд нэг компани байгуулчихъя гэ. Тэгэхээр тэр жинхэнэ Монгол соёл моёлороо Монгол юугаар одооны манайхны хүүхдүүд тэгээд энэ хүүхдүүд нь ч юм дөө. Хүүхдүүгээс мэдгүй, ёс зүгээс мэдгүй нэг л гадаад гар мөнгө юу гэсэн. Ерөөсөн тийм усад тэг дүр юм байна. Бид нар ч ингээд өөр ангаас ахвал баян онгор дамжаал цаашаа говьолтой ороогүй. Тэгээд хоошоо завхан уус ховд баяуулгийг тэгээ буцаад арангаа юугээд орж ирж байгаа ш. Хар орон юунууд гээд орж ирж байгаа ш. Тэгэхээр нэр Монгол улс чинь нэр яана. Тэгээд ухаагүй газар ш гэж адлаа. За ямар ч гэсэн тэгэхээр нэгдүгээр сарныхаа хичээлд гэсэн одоо нэг тогтоод ирэхээр хоёрдугаар сарныхаа хичээлийг нөхөд үзэл дуусгараа за. Тэмдэглэл хэрэгцүүлэмж яг байж байгаа яана гэж сая ярилцлага явахаар нөгөө хичээл наалга болчихсон. Би ч одоо үзээгүй юу гэлээ яа гэж бодоод. Сая нэг яриадсан хөрхөө хин чи хин бэ? 6 хүүхдтэй мөхтэйгээд. Ямар хөөрхөн төсөлж юм. За гигэ хатагч араа юм байна. Ямар ч байсан одоо яг үнэндээ өвөг дээдсүүд мэдээж биднэрт байгаа. Бас та өөрөө бөөгийн замдлаар явж байгаа болохоор онгод хэлбүүд мэдээж байгаа. Тэр алдаатай оноотой буруутай зөвхөн үнэн худалдаа нь хамаагүй. Гэхдээ тэр бүгдийг таны туулсан замлыг мэдж байгаа. Энэ дунд юу үнэн бэ гэхээр та тэднэрлүү зориод зүтгээд хөлс сүж цаг зав одоо үдийн насалчаад гэдэг шигтэй энэ нэг цаг хугацааг зориулаад өөрийгөө голохгүй зүтгээд ийм дайчин байж байгааг чинь өвөг дээдсүүд чинь бүгд мэдрээд хараад ойлгоод байж байгаа шүү. Тийм болохоор өөрийгөө голдохгүй улам мэрчтэй. Гэхдээ арай жоох ухаантайгаар дайчин байх хэрэгтэй байлаа. Мийг ч одоо хитрхи дайчин, хитрхи шулуун шудраг, хитрхи шууд байгаад те хитрхи хүн айдныг одоо цаазалчих гэдэг шиг. Тэгэхээр энэ юмсууд чинь яг үнэндээ өдий хүртэл таны туулсан мэдрэмжүүдийг чинь хуримтлал. Тэгээд дээрэс нь ганц таны мэдрэмж бас биш. Өвгдүүдийн чинь тэр дааж баршгүй хэм төлөв мэдрэмжүүд таны дотор хуримтлагдаад байгаа. Тэгэхээр энэ зүйлсүүдээ хоёлоо зөв өдөр даад ингэснийхээ ар дээр нэг чөлөөлөгдөөд өшөө нь 10-20 хичээлүүдтэйгээ адилсны ар дээр онгодууд нь өшөө гой залрна. Тэгээд ингэснийхээ ар дээр бүх нарийн учруудыг чинь танд нэгэнгүү дэлгэрэнгүү тайлбарлаад өгнө өөрт чинь. Одоогоор бол яг нэг тийм ингээд ингээ онгоогоо юмнуудаа бол ингэхгүй байгаад байна штэ. Харин яг тэр юмнууд нь одоо над руу орж иж хоригдлагтаад багш нь дэлбэрх нь байна. Зөв. За. Тэгэхээр та ямар ч гэсэн 10 хичээл 20 хичээлээ бүгднийг дахиад шинээр үзэх цаг хугацааг өөртөө олохоор одоо
зөндөө олон үйлүүд ер нь бол намар төхөөдрөхөр үйлүүд бол арай багасдаг шүү дээ, тий. За тэгэхээр тэгээд олон олгод тийм өөртөө нэг тэр нэг одоо ерөнхийдөө том үйлүүд одоо нэг 9 сарын 22-ны үйлэл гэдэг үйл байна. Тэгээ бусдаар нь бол гайг баг. Тийм. Нэг 8 сарын 23-нд нэг үйл яагаад байгаа маань ноён болон тэр. Тэгээ тэр бусд нь гайг баг тий. За тэгээд үүлэнд нь одоо Тэнгэрийн дээдэг ерөөй. За админ нь хаачих. За сая манай Мөөжө ярьжсэн юм дээр түрүү нөгөө айжи гэдээ ярьсан юмнаас их айдаг гэдэг дэгжсэн те. Тэгээ Мөөжөгийн юм дээр хартаа ийм зүйл байгаа. Юу гэхээр Мөөжө бусдыг буруутгах чаддаггүй. Ямар нэгэн амьдралд нь асуудал, зовлон, хэцүү юм тохиолдохлоор шууд тэрийг шийдээ би яах вэ гэд өөрийгөө шууд буруутан гэж авч үзээд л шууд л тэрийг нэг ямар нэгэн байдлаар аргалаад хурдан тэр байдлыг л атайхан болгоод л яах вэ ийх үү гэд ингээд нүдэн нэргэлдээд бүнжигнөөд хөрх амтан тойрчгүйгээд тэр асуудлыг шийдийгээд тэгээ эцсийн дүндээ юу ч болоогүй юм шиг гаднаа царайлах ч гэсэн дотроо тэр бүх мэдрэмжүүдийг тэгээд яваад исэн мөж аахгүй. Тэгээ энэ бүх хуримтлагдсан мэдрэмжүүд нь айдас болоод хувирцсан гэсэн үг. Тэгэхээр яг үндэ тэр айдас гэдэг сэтгэл хөдлөлийн мэдрэмжийн цаана маш олон зүйлсүүдийн мэдрэмжүүд нуугддаг. Айдасын цаана уур, гомдол, бухимдал, ганцаардал гэд маш олон мэдрэмжүүд нуугдж идэг байхгүй юу? Тэр бүгд сүүл рүүгээ айдсаар гарч ирээд айдсан сүүл рүүгээ уур болж гарч ирдэг. Тэгэхээр уур гарч ирээд байх юм бол цаана нь айдас байгаа. Айдас гарч ирээд байх юм бол цаана нь ганцаардал, гомдол байгаа. Хин нэгэнд хэлхийг хүсэж байгаа үгсүүд байгаа. Хин нэг нь намайг анхаарчаач гэдэг зүйл байгаа. Тэгэхээр өөрөө ирэхгүй тэр нөгөө нэг өмнө нь Мөөжөө нөгөө нэг эргцүүлэмжин дээрээ баг насныхаа өөр дээрээ очиод гэдэг тэрийг нь багш нь уншаад жижигхэн өөрөө чи олоод харцсан бохгүй. Тэгээ би хамт тэр эргцүүлэмжийг чинь уншаад төсөөлөө тэрэнд чинь очоод тэгээд яг Мөөжөд яг юу хэрэгтэй байгаа юм бэ гэсэн чинь зүгээрээ тайвшир. Чи буруутан бишээ. Тэгээд энэ зүйлийг заавал чи бүгдийг нь шийдэх албагүй. Энэ хүмүүс заримдаа юмсуудаа өөрсдөө шийднэ. Энэ хүмүүсийн үр хачааг өөрт нь өрүүлээ гэдэг шиг тийм зүйлсүүд багшд нь зөндөө орж ирсэн бохгүй. Тэгэхгүй жижигхэн асуудал гараад бол ягаад тэгэхээр хүний мөрөөдөл болцсон, ганцаардлын туйл болцсон байгаа болохоор ямар нэгэн байдлаар зөв зүйлийг хийгээд те атайхан зүйл хүн таалагдах зүйлийг хийгээд тэр хүнийг авч үлдэх гээд байгаа зорилго бохгүй. Тэр хүүхдийн хүсэл нь ерөөсөө л тэр. Тэгэхээр тэр хүнийг авч үлдэх гээд маш олон сонин ингээд ийм ордлогуудыг хийсээр байгаад бүх юм эцсийн дүндээ ямар зуршил зан суугдж чинь гэхээр айдастай. Тэгээд бүх юмныг буруутан гэдэг. Гэхдээ тэр юмнуудаа ерөөсөө би зүгээр гэдэг байдлаар би яагаачгүй гэдэг байдлаар одоо би зүгээр гэдэг нь болохоор одоо би зовоогүй. Надад айдас байхгүй, би ганцаардаагүй, би хүчтэй, би зүгээр гэд ингэсээр байгаад өөр нэг дахиад нэг шинэ хүн бүтээгдсэн. Тэгээд тэр шинэ бүтээсэн хүн нь амьдралын заамнал туулал дээр яваад ингээд юмсууд гарч ирэхлээр дотор нь нөгөө нэг тэр орхигдсон байгаа жижигхэн айдаг тэр мөж нь байгаад байгаа байхгүй. Ингээд ирэхээр буцаал нөгөө нэг улмал урдаа дүр бүтээсэн тэр хүн нь улмал хүчтэй байх ёстой, улмал ингэх ёстой гэдэг. Яг одоо түрүүний хэлсэн нөхөртөө чинь адилхан гэсэн үг. Тийм болохоор айдсын цаана байгаа мэдрэмжүүдийг өшөө олж нээж илрүүлэх ёстой гэсэн үг. Сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд өөр дөрүүдээр гарч ирдэг. Өөр сэтгэлийн мэдрэмжүүдээр гарч ирдэг. 2 дугаар шатны хичээл дээр нь хамгийн эхлээд гомдол гэдэг дотгошоо мэдрэмж байгаад сүүл рүүгээ тэр нь хоримтлагдсаар байгаад уур гэдэг мэдрэмж, айдас гэдэг мэдрэмж болоод уур гэдэг мэдрэмж болоод өөр байдлаар дандаа илэрхийлэгдэж гардаг болчдөг. За тэгээд хараа өөрөө чи яг энэ тогтворгүй тэг хитрхи хурдан яаруу ингэдэг юмсууд чинь тэр нэг айцаас чинь үүдэлтэй зүйл. Тэгэхээр энэ дээрээ тодорхой хэмжээнд ажиллаад явж байгаа байх. Гэхдээ энэ зүйлсүүдийг туулснаар Мөөжөө яг юу хийж бүтээж ямар одоо давуу та талуудыг бас олж авсан бэ гэдэг зүйл. Тэр маш чухал. Бидний амьдрал тохиолдож байгаа ямар нэгэн амьдралын асуудал зовлон бэрхшээл түүнээс авсан сэтгэл хөдлөлийн мэдрэмжүүд эрг бөгөөд сөрөг үр дүнгуудыг хоёулангийн заавал бүтээдэг. Тэгэхээр сөргүүд нь тэр юм байна, эргүүд нь энэ юм байна. Гэхдээ сөргөөс нь бид нар дахиад ялгаад ойлголт ухаарлуудыг аваад
Тэгээд тэр нөгөө нэг айжигаа дахиж гаргаж ирээд айжиг дахиад айжилтаа ярилцсан. Тэнгууд айжи гэж яг үндэ байхгүй. Зүгээр л цаанаа дахиад жижигхэн тэр нэг жижигхэн нэг өөрөө байгаа байхгүй. Тэгээд тэр ягаад энэ бүх зүйлсүүдийг туулсан бэ, яасан бэ, хийсэн бэ? Ингэнгууд чи одоо хажуунаас чин дээдс чи орж ирээд үнэндээ ийм байсан маа гэд бүгдийг нь бас тайлбарлана. Харин тийм хэлэл байгаа. Тэгээ ухаад усахгүй юм бэлээ. Би одоо буцаад нөгөө нэг бүр 1-р шатны 1-р хичээлээ үтгэхээр ерөөсөө хичээд бүтэн үдчих чадахгүй шүү дээ. Өөрийнхөө хэсгийг алгасаж үтээд. Ингээд бүр ингээд нүд хөдлөхгүйгээд байгаа юм чи ингээ ийш тийшээгээ. Бүр яах гэдэг нь хулгай хэцүү хөвцөг бүр ингээд тэгээ ичээд ерөөсөө тэр хэсгийг өдөж чадахгүй. Тэгээд одоо ингээд нөгөө бүр манай гэрийнхээ хүртэл бүр ингээд 50 болчих бүр ингээд заримдаа ингээд хөлрөө юм шиг болчдөг гэд. Тэгээд яг нөгөө ингээд айц болгон дээр ингээд өөр ингээд цаана ингээ ухаар өөр юм гарч ирэх байхгүй юу. Гарч ирж байгаа дүр нь ингээд нэг байгаад байгаа мөртлөө ингээ ухаар ингээд амар өөр ингээ олон. Дандаа ингээд нөгөө баг нац руу нөгөө ганцаараа байсан үе рүү зүгээр нэг ингийн хүүхэд хүртэл нэг ганц үг хэлсэн юм дээр эмзэглээд хүртэл тэр одоо тараамаар болсон байгаа. Ингээ харцдаг ингээд тэгэл гарч ирсэнд нь ингээл галгаа ямар ч тарааматай ингээ ямар сайн өөрийгөө тэгээд тэрэн дээр заримдаа ингээ бүр нэг хурд ороод ингээд нэг юм гацаад тэгээ би юу нэг яах вэ ингээд ойлгоод яг буурлуудгүй их аргадна тэгээ нараг тэгэл нэг ирэхээр нэг ерөөсөө нэг юу байхгүй юм тэгэл өөрийгөө нэг сайхан уудлаад зэгттэй болоодохгүй юм гээл би тэгэл байгаа тэгээд заримдаа ч болж ийн миний охин гээл ихтлүүлэл уйлахаар ирж үнэрлээ шүү. Үсмэс яагаад. Гэтэ миний нөгөө нэг энэ сая хөдөө яваад ирсэн чинь нөгөө уурлуудтайгаа харьцдаг харилцаа маань ингээд эртмэн бүр амар өндөр болсон мөлий. Урд нь заавал ингэж нөгөө нэг бяцлаглалын төлөвт орж иж ч юм уу ингэж нэг цаасан дээр биччихэж ярилцдаг байсан бол одоо зүгээр л ингээд тархин дотор ингээд ярьдаг. Тэгээ одоо ингээд ярихад би ингээд нөгөө нэг зүрх хагарах гэсэн бохгүй сая түрүүн зулаагч дэлжсэн хамгийн их миний бүр гар марч чирээ зүрх салгалаад байгаа юунда тогтлоод юунда ингээд даан болоо гэд хичэнгүүтээ дотоо за би яг юм ярихаараа яг зэгцэр хагарахны бүр яг буурлууд маань туслаараа гэд хэлсэн чинь одоо ингээд бүр нэг ч байхгүй заа надад нэг ч туслахгүй би өөрөө ярьж байгаа байхгүй нөгөө шавартсан шарын эзэг гэдэг шиг энэ махан би ээжэл мэдгэн байгаа үстэй гэд тэгээд нөгөө яг энэ махан би бэлэн болж цэвэр ээжэл нөгөө хоорондоо харилцаа маань бүр илүү нөгөө нэг ингээд хот болд юм байна гэд тэр нь сая хөдөө яваад ирснээс хойш бүр ээлт мэдэгдээд байгаа. За одоо ийм багаараа одоо зарим зүйлсүүд чөлөөлөгдөд ер нь бол дуусахгүй юм байна гэдэг одоо зүйлсүүд маш ихээр яригддээ шүү дээ тий. Өөр аравтуудтай ярихад өөр багш нартай чөлөөлөгдөд ер нь дуусахгүй юм байна гэдэг. Тэнгууд зарим зүйлсүүд дээр хардаа зарим зүйлсүүд чөлөөлөгдөж болдоггүй зүйлсүүд гэж байдаг. Одоо яг энэ арга байрлаар ингэж чөлөөлчих гэдэг зүйл биш. Заавал чөлөөлөгдөхгүй байж тэр зүйл тохиолдоод тэр мэдрэмж надад хэцүү мэдрэмж төрөөд тэр мэдрэмж шалтгаантай надад өөрөө тэр нэг үйл явдал тэр амьдралын асуудал бэрхшээл тэр нэг чөлөөлөгдөх мэдрэмж миний дотор орж ирээд тэр мэдрэмж зоригтой орж ирсэн болохоор тэр зорилгыг нь биелүүлж иж дуусгадаг юмсууд гэж бас байна. Заавал одоо жишээлбэл те багш нь яг одоо яг нүүдэлчдийн ухааныг хэн одоо эргээд ярих юм бол те би ингээд зөндөө олон юмсуудыг хийгээд эцэст нь би хүний юмсуудыг хийгээл туслаад яваадсан болохоос эцэст нь одоо чи өөрийнхөө юм чи зүгээр зөөгч хий гэж байгаа байхгүй манай X чи зүгээр зөөгч хийчихэлтэй чи зүгээр одоо уул уурхааны чи харуул манай хийчихэлтэй тийм одоо ажлын санал ингээл манай ах тэгсэн ингээл те тэнгууд би ингээд те бүр ингээл доктороо бүр үнэхээр бусдад урам хугараад өөртөө урам хугараад тэгээ маш их бусдад гомдоод өөртөө гомдоод те тэгэд миний юу мэддгийг юу ч чаддгийг манайхан яагаад одоо хүртэл мдээгүй юм болоо мэдрээгүй юм болоо яагаад надад одоо жишээлбэл энийг хий гэж хэлж байгаа юм болоо надад хийхийг хүсэж байгаа ийм зүйл байгаа шүү дээ яагаад энийг ойлгохгүй байгаа юм бол гэдэг ч юм уу те маш их дотор ингээд шигтэлт үүсэж байгаа байхгүй тэгээ тэрийг чинь би чөлөөлөлт гэж юу гэдгийг би мэднэ тэрийг гарамгаа эзэмшсэн тэгсэн мөртлөө яаж чөлөөлье гэдэг тэр чөлөөлөгдөхгүй би бүр чөлөөлчихгээд болохгүй
Тэгсэн заавал тэр зүйлээ би нүүдэлчтэй ухаан гэдэг зүйлээ өөрөө яг хийгээд ингээд ингэжиж сая тэр тайлагдчих байгаа байхгүй юу? Гэртээ ингээд байж хахад хинч биш хүн те ингээд бүх юм уналтанд орцсон. Тэнгуут ээж ингээд гаднаас ингээд хадам ээжтэй. Гаднаас ингээд те хүүхдийн памперс ингээд хүүхдийн идэж уух юмсууд барайл ороод ирэнгуут би яг хин юм бэ гэдэг мэдрэмж байнгын төрнө. Тэгээд тэр над руу харж байгаа харцсан ч юм уу те ингээд нэг юм хинч биш гэдэг над руу харцаар харна те. Надад ямар санагдах уу яаж байгаа вэ гэнгээл тих болгоно ингээл дотроо шатаал уг нь би гэртээ уг нь амраад байгаа байхгүй. Тэгвэл тэр амралтын цаг хугацаа миний амьдралын хувьд хамгийн хүнд ядралттай үед байсан. Хинч биш юу ч хийж чадахгүй тамхиныхаа мөнгийг хүүхдээ ганц памперс аваад өгч чадахгүй. Ингээд ирэхэр хүн болгоны нүдэнд өөntөг болж харагдаал те. Хүн болгоны нүдэнд ингээд орцсон өргөс шиг харагдаал ингээл. Тэгэл хүмүүсийн над руу харж байгаа харцсан бүр нэг тийм. Нэг л тийм хэцүү. Тэр болгоно гэж шүү дээ. Тэгээ би чөлөөлч бүрэн шүү дээ. Тэнгууд чөлөөлөгдөхгүй тэр чөлөөлөгдөхгүй. Тэр зүйлийг чөлөөлөхөөс хайрна. Ойлгож байна уу? Тийм их хөндлөж байгаа тийм ингээд нэг юм шатлтын мэдрэмж. Тэгээд яах вэ гэл байж болох хоронзоо гэх юм бол ер нь болж орлоо. Тэгэл тэнд нэг жоохон ч болтгоо ингээл эсвэл тэр газраас гараа цухтаа нэхэр хүүхэд яах вэ гэлтэй ингээл. Энэ дээрээс за ямар ч байсан би өөртөөгөө нуур тулъя. Би тэгээд за ямар ч нэг цүнх хувцастай тэгээд нэг ингээд хинч биш өөрөөсөө өөр юу ч хүн ингээд те болж үлдээд одоо ихнэр хүүхдч байхгүй нөө хинч байхгүй гэдэг шигтэй ингээд за нөгөө чөлөөлөгдөж амжаагүй байсан зүйлсүүдээ би үйлдэл болгож гисэн. Одоо зөв байгаагаас эхлэе. Үндсэндээ чи шалдан одоо өөрийгөө хүлээмжшөөр өөртөө ялцж байгаа шүү те. Чи шалдан чи чамд одоо яг юу байгаа? Байгаа зүг чи тэгээ байгаагаас эхлэлтэй. Чи юмсууд байхад нь хийж чадаагүй шүү дээ мөх гайх юм шиг. Чи байгаа юмыг хийж чадаагүй байхгүй мороод чи бүр хийж чадахгүй. Тэгэхээр одоо байгаа зүйлээ чи эхлээ ашиглаж л та гэж байгаа байхгүй өөртөө би. Тэгэхээр надад юу байсан гэхээр хөөх явданд пулсаа алдаа оноо туршлагал байсан өөр юм байгаагүй. За тэгвэл ингээд эхэлчихээ. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр бидний амьдралд яг л тэр нэг мэдрэмж зоригтой ороод ирсэн. Яг л тэрийгэ хийж ижил чөлөөлөгдөнө. Тэр нь бидний нөгөө яриад байдаг сүнсний зориг хийх ёстой зүйлсүүд. Бидний амьдрал дээр төрснөөрөө сүнс энэ биеийг аваад төрснөөрөө хийх ёстой зүйл. Яг тэрийг хийгээд дуусны ард тэр нэг чөлөөлөгдөхгүй байсан зүйл чинь өөрлөв чинь ханддаг. Би энэ байсан юм аа. Би ууг нь ингэх гэж ирсэн юм аа. Тэгсэн чинь чөлөөлөгдөхгүй байсан тэр мэдрэмж маань эцсийн дүндээ миний өөрийн зорьсон зүйл байсан бохгүй. Заавал тэр хэцүүг туулж, заавал тэр хэцүү амьдралыг амьдарч иж, заавал тэр хэцүү мэдрэмж миний дотор бугшиж, шатчиж, тэр заавал нэг тэр зөв үйлдэл гарах хүртлээр тэр шатлалтаараа ингээд зөндөө олон тэнэг үйлдэлүүдийг хийгээл, зөндөө олон уур уцаар болоод, зөндөө олон асуудлыг үүсгэл. Тэгтэл тэрийгэ онож хийгээд үр дүнд хүрэх хүртэл чөлөөлөгдөхгүй. Тэгэхээр бидний амьдралд зөндөө олон чөлөөлөгдөхгүй зүйлсүүд байгаа манайхаа. Бидэрт хийхийг хүсэж байгаа хийх ёстой зүйлсүүд, хийхээс өөр аргагүй зүйлсүүд, шаардлагатай хийх хариуцлагатай зүйлсүүд гэж байгаа байхгүй юу? Бид нар сүнсний зориг гэдэг зүйлийг ярихаас өмнө эхлээд сүнсний үүрэг хариуцлага гэдэг зүйлийг ярьдаг. Энэ нь одоо бид сүнсний чинь хөтөлбөрийн хичээлүүдээр нь байгаа. Тэгэхээр одоо манайхан өөрсдөө нэх айхтар чөлөөлөх гэхээс илүүтэйгээр чөлөөлөгдөх гээд байгаа мэдрэмжээ үйлдэл болго, чадамж болго. Одоо мэдэх нэг хэрэг, чадах өөр хэрэг гэдээ багш нь зөндөө хэлж байгаа шүү дээ. Тэгэхээр яг одоо өөрчлөн байгаа шаардлагатай чадваруудыг эзэмшиж байгаа. Шинээр өөртөө ур чадваруудыг суулгах. Саяхан одоо жишээлбэл би нэг хилцүүлгэн дээр илүү нэг шанавтайгаа уулзчихсан чинь багшаа ингээд зөндөө олон хичээлүүдийг сонслоо. Тэгэд одоо яах юм? Амьдралд ямар ч өөрчлөлт ингээ байхгүй энэ амьдралд хэрэгжихгүй юм биш үү ч юм уу те. Юу вэ гэхээр би өөрийгөө олохгүй байна, би тайван биш байх юм уу? Энэ юу вэ гэхээр эцсийн дүндээ тэр хүмүүс өртөө. Маш их өртөө. Тэгэнгუთ чинь амьдралд нь энэ хичээлүүд орж иж байршаад ойлгож ухаарад тэгээд тэр өрнөөс нь салгачихгүй байхгүй. Тэр мөнгө төгрөгтэй болгочихгүй байхгүй. Тэгэнгუთ амьдралын чанар нь дэршлээгүй буюу амьдралын бидний хардаг нөгөө эд материал, мөнгө төгрөг, амьдралын асуудлууд нь
Нүүдэлчдийн 20 хичээлийг өглөөгөө тухайн хүнийг өрнөөс нь салахгүй тэр хүн үйлдэж, өөртөө ур чадваруудыг эзэмшиж, шаардлагатай мэдлэгийг эзэмшиж, тэрнийхээ төлөө тасралтгүй зүтгэж, тэрэндээ хордохгүй ухаантай, ухамсартай зүтгэж, тэгээд тэр үр дүндээ хүрнэ. Тэгэхгүй гинтэл үр дүн хүлээж игээд эхэлчихэж байгаа байхгүй. Тэгээ энэ бол одоо жишээлбэл угаасаа та нар багш болоод ирэхээр шамнараас чинь байнгын энэ үнэрт нь байнгын нэхэгдэн. Тэнгуут л одоо жишээлбэл багш нь нэлгэнаар тэгвэл тэрэн дээрээ ингэх хэвээр, энэ дээрээ ингэх хэвээр тийм юм байхгүй байхгүй. Үндсэндээ хараал идсэн өөртөөгөө тэмцэлтэй яах гэдэг юм бэ л байхгүй. Ер нь бол чамд чийл тослоо шүү дээ. Би өмнөөс чи очиж өрнөөс чи салахгүй, би зүтгэх юм гэдэг асуулт те. Энэ юу вэ гэхээр заримдаа одоо шаардлагатай зан төлөвийг гаргаж зангаргална. Тэгэхгүй бол ингээл бүх асуудал зовлонгуудаа ингээл бидэрт ингээл тохож авчраал те. Энэ дээрээс би юу хэлэх гээд нэхэр илүү таньж мэдэж ойлгож ухаарсан хүн, илүү ухамсартай хандж байгаа хүн болон авчирч зовлонгоо тохох гэдэг. Эцсийн дүндээ тэр хүний л зовлон. Тэр хүнд яг зовлонгийн өгөөд ингэж ажил заримдаа муу хүн бол зүгээр гэсэн үг. Тэгэхгүй бол одоо юм болгоныг ойлгодог, хайрладаг гэдэг бид нар яадаг вэ гэхээр ингээл зөөлөн ингээд тайван байдаг. Би бол бясалгын хүн юм чи тайван байв ингээл сэтгэл хөдлөлтөр нь тайван байдлаа алдахгүй байх ёстой. Гэхдээ ухаантай. Тэгэхээр жоохон ингээд одоо жишээлбэл дан 10 хичээлээр одоо эхний шатын 10 хичээлээр байцгаар жоохон хохирогчийн байр суурин дээр хүссэн үсээгөө очичдаг. Өөрийг чинь бүх алдаа оноо зовлонгоо өөрчийн авч тохоол те. Тэгэл өөрийг чинь юм л бод юмны буруутан болгоол. Тэгэл нэг муу юм болвол муу арга аваахаа гэдэг шиг ингээл онгоодог одоо хаашаа би одоо юулүрийн сав юм уу гэдэг шиг те. Заримдаа бид нар тийм зүйлсүүд тохиолдно. Тэгтээ сэтгэл хөдлөлтөд удирдахдахгүй манайхан тэр мэдрэмжиндээ захирагдахгүйгээр ухаантайгаар шаардлагатай зан төлбөө өөрчилж өөр зан төлбүүдийг эзэмшиж гаргаж чаддаг байх ёстой. Тэгвэл хорвоогоор дүрэн асуудал зовлон бэрхшээлүүд байгаа. Тэр болгоныг бид нар шийдэж чадахгүй. Тэгэхээр би бүхнийг юмыг шийддэг тэр бурхан тэнгэр мингэр биш. Та бас тийм биш. Тэгэхээр хүнд үүрэх ёстой ачааг нь өөрт нь үүрүүл. Мөжөө микрофон миний давх ёстой юм байна. Миний давх ёстой даваа угаас яг энэ л хагаад байгаа юм л да. Манай ангийнхан багш эднэр бүгдээрээ мэдж авах нэг хатан ах тий. Айгуу тэр багш хүртэл мэдж байгаа. Тэгээд нөгөө нэг жоохон муу хүн бол гэд тэгсэн штэ. Тэгээд нөгөө нэг яг наадмын өмнөөс эхлээд нөгөө муу хүн болсон л та. Тэгээд нөгөө өөртөө одоо нөгөө тэгээрээ ингээрээ өдр гэхлээр нь за одоо тэгээд тэрийг хийчихээ, за энийг гүцээч, за ахын ихтэй энийг хийчихээ, ээж бид нар аргалаа, бид нар тгээ явъя гэл тэгэнгүүт нь бид нар төлөвтэй ажилтай одоо нөгөө өөртөө хийх юмыг өөртөө хийя. Та ээжийг аваарай гэд тэгэнгүүтээ бид нар ингээд явж байгаа гэсэн чинь бусдын дээр нь нөгөө юу яагаагүй юу ч бодоогүй байна. Тэгээд яг сая ингээд багш хэлсэн чинь яг хийгээд эхэлсэн байна. Яг энийгээ ингээ өөр одоо тэр хэрэгжүүлэх юм байна. Үнэхээр миний тус хүргэж болоод миний нөөц байгаад юм уу эсвэл би тусламар санагдвал хамаагүй одоо тусалж болно. Надад үнэхээр тэр нь байхгүй боломж эсвэл тэр хүний өөрийнх нь өөрчлөлттэй юм хэрэг байх юм бол нөгөө тэр хүний өмнөр ороод байгаараа би тэр хүнийг бодлоо үйлдэл болчиход байгаа юм л да. За одоо энэ дээр одоо юм байгаа. Эхний одоо яг энэ 10 хичээл нь болохоор багшийнх нь одоо жишээлбэл за нэг 24 насмаас 23 насмаас хүртэлх цаг хугацаа байхгүй. Тэгээ тэрэн дээр багшийнх нь толгойд эз тэгээ аюухад эз гэдэг байгаа. Тэнгууд эдэр чи яг энэ 10 хичээлийн юмсуудыг миний амьдралын асуудал зовлон бэрхшээлүүдээр тулгуурлаж надад өгч байгаа байхгүй. Тэнгууд би ерөөсөө нөгөө дайчинд ингээд тухлуулдаггүй амар хүнд, амар хатуу, амар ширүүн юмнуудыг шууд үнэн шударгаар нь ингээд шууд хэлдэг. Тэгэл би ерөөсөө дээдсээс л цутаагаал яваад идэг. Тэгэл хамгийн хатуу, хамгийн амар нь гээл ингээл те. Эцсийн дүндээ бүх зүйл нурж байгаа байхгүй. Тэгээ эргээгээд бодсон чинь эви юм уу одоо дайчин ингэр минь хатууч гэсэн бүх юмнуудыг яг үннээр нь нэлээ. Чамд энэ хэрэгтэй ингээл бүх юм үннээр нь ингээд хилдэг байгаад би ингээд нэг юм жоохон дайчдсан те.
Тэгсэн чинь сүулт нь тэгж байгаа байхгүй юу? Хурц гэрэл нүд сохлно. Бүдэг гэрэл айчиндаа сохлно. Чи өдийн энэ олон жил бусдын нүдэнд таарсан гэрэл байгаад удлаа. Чи хүн болгонд ингээл нүдэнд нь тааруулаад хүн болгонд тааруулж харьцаад хүн болгонтой ингээ тааруулах хэвээр айтайхан байх хэвээр бол ингээ яваад удчихлаа. Одоо чи гэрлээ асаа бусд нь нүдэ тааруулна гэсэн бохгүй юу? Тэгээд тэгсэн чи би бүр шок гайхаад би гэрлээ асаа. Тэгэхээр яг би чи одоо хүн болгонтой ингээ актив харилцаг энэ миний давуу тал юм гэж гүүдээ гэж байгаа бохгүй юу? Тэгэл чи одоо ерөөсөө л өөр дээрээ төглөр өөрийгөө нэг л их одоо бусдад сайхан сэтгэлтэй, бусдад сайн сансан, бусдад сайн хүн байх гэсэн. Яаж сайн хүн байх гэж хичээгээд чи хамгийн муу хүн нь болж хувирлаа. Энэ юу вэ гэхээр хитрхи зөөлөн, хитрхи найр тавьсан хүн болгон тааруулж харцдаг чиний одоо дутагдал чинь. Чамд одоо жишээлбэл хиймлэр суугдсан бүх зүйл сайхан хандах ёстой, бүх зүйлийг ойлгох ёстой гэдэг энэ юм чинь хиймэл заагвар энэ бол. Одоо чи өөрийгөө үннээр нь харах цаг хугацаа ирлээ гэд тэгээд тэр цагаас хойш байгаа дайчин ингэр намайг хөтлж авч явсан байхгүй. Тэгээ шаардлагатай зам төлөв гэж юу вэ? Шаардлагатай зангарах гэж юу гэлтий? Иршүүд байна гэж юу вэ? Юмыг хэмжээнд нь байлгана гэж юу гэлтий? Энэ нэг зөөлөн хатуу гэдэг зүйлийг тэнцвүүлэхгүй бол яадаг юм гэдэг бүх юмсуудыг надад амьдралын өнгөрсөн туулын алдаа оноонд дээрээс жишээлж надад тайлбарлаж, надад хатуу хандаж тэгсээ надад тэгж байгаа байхгүй. Хилдэг үгсүүд нь бүр амар уйлах гэж ядсан нохон гаслаа гэж байгаа байхгүй намайг. Тэ би чамааг тэ хуцаас бишээ одоо хуцаас ч өмнө гаслааг чинь таньна гэж байгаа байхгүй. Гэх мэтсэн ингээ надтай яг ийм байдалтай харьцдаг. Тэгээ чи өөрийгөө яг хин гэж юу гэж бодоод ингээл миний нөгөө нэг урдаа тавьдаг эгонуудыг хүчээр хоглоод байгаа байхгүй ингээл. Би ингээл өөрийгөө өмгөөлөхгүй л жоохон ингээл найр тавих гал өөрийгөө ингээл тэ хамгаалах гал ингэх болгонд маа гэж цавчаал ороод ирнэ. Тэгээд тэнгуут чинь ингээл хохроод. Тэгээ сүүлд нь багш нь яг энэ 10 хичээл 20 хичээлийг боловсруулж хахад төгсгөлд нь би өөрийгөө амар чадчихлаа мундаг гээл ингээл бодсон чинь хамгийн төгсгөлд нь орж ирээд яг ингээл дайчгэр над руу хандаал өгнүүтээс чи би бүр ойрд тэгэж уйлаагүй өстө чөлөөлөгдсөн лаг хүн чинь тэгэж уйлаагүй дайчинд ингэртэй хатуу өгсүүдийг сонсоод хизээ ийм амар хатуу өгсүүдийг сонсдлаа тэрний оронд зөхиод авахгүй яваа гэдэг шиг миний нөгөө нэг дотроо нууж явдаг муухай бүх юмнуудыг миний шамнырын өмнө надад ингээд юутэй тэд бүгдийг нэлчлээ дэлгээ тавьж байгаа. Тэгэж зүгээр дэлгэж тавь болсон процессор нь дэлгээ тавьж болно. Тэгэхэд бүр хараа хамгийн одоо муухай үг биш. Хамгийн ширүүн хатун одоо ил жадаар юм шигээ бүр зүрхэнд ингээд нэг зүгээр шивж байгаа юм шиг хэлж байгаа байхгүй. Тэгэд эцсийн дүндээ би дайчин ингэртэй гомцсон ч бодит байдал дээр миний дотроо өөрөөсөө нууж явдаг зүйлсүүд. Тэгэл тэр бүх зүйлсүүдэд илчлээд энэ нь тэгсэн чинь одоо эргээгээд бодоход яадсан бэ гэхээр энэ 10-20 хичээл түгээд ингээ яваад ирэхээр намайг сагах би те эсвэл эго орох би эсвэл тэнэгрэх би нэг том хүн болох би гэдгүүдийн миний замыг засч ирсэн байгаа байхгүй юу. Тэгээд дайчин ингээ дандаа яг ингээл миний яг хатуу өгсүүдээр ингээ замыг засч идэг яг ингээ болох юмсуудыг урьдчилж миний бүх гарч болох алдаануудыг төрүүлж надад өмнө нь сэтгэл зүрхэнд мэдрүүлж туулж биш хэлэхгүйгээр мэдрүүлж ингэж туулуулдаг. Тэгээд ирэхээр одоо сүүл рүүгээ чинь дайцсан ингэртэй чинь ингээд бүр хайр. Тэгсэн мөртлөө нэг тийм амар их айцтай хайр. Яаж ч дайцсан ингэр ингээд холбогдоод ороод ирэнгууд шүү зүрх салглаад шууд ингээд юу орхигдуулаа яалаа хэлсэн юмсууд нь яалаа гэдэг рүү ордог. Тэгэхээр манайхан одоо өөрсдөө илчлээрээ тэгээд өөрөөсөө нууж явдаг юмсуудаа альчил дандаа бид нар сайн хүн байхгүй бид нар гэгэрлийн зам мөр гэдэг юмар явах гаагүй бид нар сүүдрийг эрэлтүүлэх тэр замаар явж байгаа болохоос биш засагдцсан нэг аглагт гараад ингээд нэгэн цагаан замыг л дандаа хөөдөг замаар явах гаагүй шүү бид нар хамгийн хар бараан гэрэлгүй цаг хугацаагаар явах гэж байгаа болохоор заримдаа бид нар шаардлагатай занг гаргана. Тэгэхээр тэр хэмжээний хүчтэй зоригтой байгаарай. Тэглээгээ сэтгэл хөдлөлтөй өдөртөө зан гаргана гэж тэгчингуучлаа сэтгэл хөдлөлтөй өдөртөө даал тэнгуутаа тэнэг ааш авир гаргах хэвээр би зан гаргаж ийн гэж тэнэгтцгээ манайхаа.